4-р бүлэг. Жамуухаа тайчуудтай тэмцсэн нь. Архай хасар чаавархан хоёрыг жамуухад илч болгож очуулвал жамуух өгөөлрөн. Алтан хучир хоёрт очиж хэл. Алтан хучир та нар Тэмүүжин хаанд бид хоёрын завсарт сүвээг сүлбэж хавиргыг хатгаж юунд салгав. Тэмүүжин бид хоёрыг хамт байхад түүнийг хан исуулгасан байтал одоо ямар санаагаар түүнийг хан болгов. Алтан хучир та хоёр хэлсэн үгэндээ хүрч Тэмүүжин андын сэтгэлийг амруулж андад сайн нөхөр болж явж хэлүүлжээ. Түүний хойно жалан уулын өвөр өлгий булаг гэдэг газар нутаглан сууга жамуухын дүү тайчир сайр хээр гэдэг газар байгаа манай жүч дармаалагийн адууг дээрэмдэхээр явж жүч дармаалагийн адууг тайчир дээрэмдэн одов. Үүнд жүч дармаалаа адууга дээрэмдэгдээд нөхтөн зүрх шантарч явахгүй болмогц жүч дармаалаа өөрөө ганцаар нэхэж шүн адууны захад хүрээд мориныхоо дил дээр илгээрийн хөвтөж очиод тайчрын нурууг хуг харван алж адууга буцааж аваад иржээ. Дүүгээ тайчрыг алгадаг гэж жамуух жадарны 13 отхыг нэгтгэн тэргүүлж 3 түмэн цэргийг авч алгууд тургаагууд уулыг давж Чингис хаанд халтахаар айсв гэж Ихрис овгийн мүлхэ тоотойг боролдоо хоёр Чингис хааныг хүрлэхэд байхад хэлж ирэв. Энэ мэдээг аваад Чингис хаан 13 хүрээнээсээ 3 түмэн цэргийг авч жамуухыг угтаж мордоод Далан болжууд гэдэг газар байлдав. Чингис хаан жамуухад шахагдж онон мөрний зээрэн гэдэг хавцалд шургаж оров. Үүнд жамуух өгүүлрэн. Онны зээрэн хавцалд тэднийг бид шургуулав гэж буцахдаа Чингис овгийн залуусыг 70 тогоонд буцалгаж Нээудэ цагаан гуагийн толгойг огтолж морины сүлд чирч оджээ. Жамуухыг харьсны хойно тэндээс Урууд аймгийн Жүрчтэй Мангууд аймгийн Хуйлдар нар Харьяат аймгаа дагуулж жамуухаас салаад Чингис хааныг түшиж ирэв. Хонхтны минлэг эцэг жамуухыг дагаж байсан бөгөөд одоо 7 хүүнээ дагуулан жамуухаас хагсаж Чингис хаанд нийлэн ирэв. Жамуухаас өдий уулс иргэн салж Чингис өөртөө ирэв гэж баясч Чингис хаан өөлөн үүчин хасар зүрхний сачаа бих тайчуунаар онны шугууд нийлж хуримлав. Чингис хаан өөлөн үүчин хасар сачаа бих нарт тэргүүлэн нийжээд хундаг барив. Дараа нь сачаа бихийн баг ихнэр эбэхэд тэргүүлэн хундгалахад хорижийн хатан хуучин хатан хоёр уурлаж бидэнд тэргүүлэн барихгүй яагаад эбэхэд ихлэн хундгалав гэж тогооч шихүүрийг занчив. Тогооц шихүүр занчигдаад Исүхэ баатар нэгүүн тайж хоёр үгийн тул ингэж занчигдав гэж их дуугаар уйлжээ. Тэр хурмыг манай талаас бэлгүүтээ засаад Чингис хааны морийг барьж байв. Зүрхнээс бүрий бүх тэр хурмыг засаж байв. Гэтэл хатхан овгийн нэгэн хүн бидний морины уянаас цулбар хулгайлж аваад баригдав. Бүрий бүх тэр хүнийг өмөрч бэлгүүтээтэй хэрэлдэв. Бэлгүүтээ үргэлж барилдах тул баруун ханцууга мулталж гараа нүцгэн гаргаж явах бүлгээ. Бэлгүүтээ нүцгэн мөрийг бүрий бүх ил дээр хаг завчив. Бэлгүүтээ ингэж завчигдсан боловч огт ажиггүй цусаа цувруулж явахыг сүүдэр цугаад хоримлож байсан Чингис хаан үзэж гарч ирээд өгүүлрэн. Хинт ингэж завчигдав гэхэд бэлгүүтээ өгүүлрэн. Өглөө ийм болсон билээ. Миний төлөө ах トゥ нар муудалцах болов зэ. Би алцахгүй. Миний би ялаар байна. Ах トゥ нар сая ижилдэн найрамдаж байгаа тул миний төлөө ах битгий муудалц хоромхон байзна гэв. Чингис хаан бэлгүүтийн ятгсан үгийг үл хайхарч хоёр талаас модны гишүүдийг хуг татаж айргийн бүлүүрийг сухчиж аваад зодолдож зүрхэн нарыг ялж хорижийн хатан хуурчин хатан хоёрыг булааж ав. Хасар харвах тутам нэг хүнийг унгаж байв. Бэлгүүтээ хөхүүртэй айргаар цохилцож яв. Тайчууд нар бэлгүүтэйг барьж аваад хасаг тэрэгнээс хүлж тавив. Унтсан хойно бэлгүүтээ хасгийг үүрсээр хурч ирэв. Зүрхэн нар найрамдан зохилдъя гэснийг бид зөвшөөрч хорижийн хатан хуурчин хатан хоёрыг буцааж өгөв. Тэр цагт Хятадын Алтан хаан татарын мэгүүжин сүлтийг ийдээ үл орох тул Вангин чансанд цэрэг өгч тэдэнтэй даруй байлдгийж явуулжээ. Вангин чансан мэгүүжин сүлд тэргүүтэн татаартай байлдаж уулз гэдэг газар өөд адуу малын хамт түрэн хөөж айсв гих мэдээг ав. Тэр мэдээг аваад Чингис хаан өгүүлрэн. Хэдийнээс татар бол бидний эцэг өвгдийг алсан өстөн иргэн билээ. Одоо энэ алалдаанд хавсралцъя гэд Тойрол хаанд илч зарж Алтан хааны Вангин чансан мэгүүжин сүлд тэргүүтэн татарыг уулзаад түрж айсв гин.
Эцэг өвгдийг хорлсон өшөө татаартай байлдээ. Тойрол хаан эцэг даруй эртгүй гэж явуулав. Энэ хэлийг аваад Тойрол хаан өгүүлрэн. Чингис минь зөв үг хэлж ирүүлжээ. Бид хавсран байлдийгээд 3 дугаар өдөр цэргээ цуглуулж мордоод Тойрол даруй Чингисийг өгтөн хурч ирэв. Чингис хаан, Тойрол хаан хоёр сачаа бих тэргүүтээ Зүрхэн нарт хийлүүлсэн нь. Энэ байлдаанд хавсарч эртний эцэг өвгдийн минь хорлсон татаартай байлтгаар хамт мордий гэж илч явуулаад 6 өдөр хүлээвч тэд ирсэнгүй. Хүлээж ядаад Чингис хаан, Тойрол хаан хоёр цэргээ авч Ванган чансантай хавсархаар уул зөөд явж очивол улзын Хусуутуу шитүүн, Нараатуу шитүүн гэдэг газар татарын мэгүүжин сүлт тэргүүт нь татар нар хороо бэхлэлтийг барьжээ. Чингис хаан, Тойрол хаан хоёр тэрхүү мэгүүжин сүлт нарыг бэхлэлтээс нь барьж, мэгүүжин сүлтийг тэнд нь алаад мөнгөн үлгий ба тан эрдэнийн чимэгт хүнжлийн Чингис хаан олзлон авав. Мэгүүжин сүлтийг алав гэж Чингис хаан, Тойрол хаан хоёр мэдэгдвэл Ванган чансан сонсоод маш баясч Чаут хурий гэдэг цол шагнав. Хэрээдийн тойролд Ван цол шагнав. Ванган чансан Ван цол өгсөн түүнээс хойш тойрлыг Ван гэж нэрийдэх болов. Ванган чансан өгүүлрэн. Мэгүүжин сүлтийг хавсран алж та нар Алтан хаанд их тус хийв. Энэ тусыг чин Алтан хаанд хэлий бий. Чингис хаанд үүнээс илүү цол шагнахыг Алтан хаан мэдтгүй гэв. Ванган чансан тийхүүн баясч буцав. Чингис хаан, Ван хаан хоёр татарыг хувааж аваад гэртээ харж буув. Татарын хорогдож байсан Нараатуу шитэв нутаг дээр нэгэн өчүүхэн хүүхэд орхигдсныг бидний цэргүүд олжээ. Үзвэл дөртэй алтан эмэг зүүсэн ба булгаар дотролт нь даж торгон хантаа зүмссэн ажээ. Тэр хүүхдийг Чингис хаан авчирч өөлөн ихэд бэлэг гэж өгөв. Өөлөн их өгүүлрэн. Сайн хүний хөвөн биз. Язгуур сайд хүний ураг биз. 5 хөвөний дараах 6 дугаар хөвөн болгоё гэд Шихий хутаг гэдэг нэр өгч асрав. Чингис хааны арга ир харилт нуурт байсан билээ. Зүрхэн нар Чингисийн арга ирт хоцорсон хүмүүсийг довтолж 50 хүний хувцсыг тоноод 10 хүнийг алжээ. Зүрхэн нар ингэж цүүтгэж бидний арга ирт хоцрогсод Чингис хаанд мэдэгдвэл Чингис хаан маш их хилэгнэж өгүүлрэн. Зүрхэн нар биднийг яагаад ингэж байгаа билээ? Онны шугууд хоримлож явахад тогоож шихүүрийг тэд занчив. Билгүүтээ мөрийг цавчив. Найрамдын ихэд бид хорижийн хатан, хуурчин хатан хоёрыг буцааж өгсөн билээ. Түүний хойно эцэг өвгдийн минь хорлсон эртний өшөөд татарыг хавсран байлдийгээд Зүрхэн нарыг 6 өдөр хүлээсэн боловч тэд ирсэнгүй. Одоо бас дайсны хажуугаар дайсан болов гэд Чингис хаан Зүрхэнтэй байлдахаар морилов. Зүрхэн нарыг хэрлэний хөдөө арлын 7 болдог гэдэг газар явахад дайран орвол Сачаа бих тайчуу хоёр цөөн хүмүүсийг авч дутав. Хойноос нь ихэж Тэлэтүү ам гэдэг газар гүйцэж Сачаа бих тайчуу хоёрыг барив. Барайд Чингис хаан Сачаа тайчуу хоёрт өгүүлрэн. Урд бид юу гэж хэлсэн бэлээ гэвэл Сачаа тайчуу хоёр өгүүлрэн. Бид хэлсэн үгэндээ хүрээгвэл үгэнд минь хүрэг гэвэл тэдний урд хэлсэн үгийг сануулж хэлсэн үгэнд нь хүргэж тэднийг бүтээж алав. Сачаа тайчуу хоёрыг дуусгаад Зүрхний иргэнийг хөдөлгөж ирэхэд тэдний дотор Жаларын Тэлэгэтүү баяны хөвөн Гүнгва чулуун хайж зэвгээ 3 байв. Гүнгва Мухалай Буха 2 хөвөнөө Чингист уулзуулан өгч өгүүлрэн. Босхыг чинь боол болтугай. Босгоноос чинь бултаж зайлвал борвын ногтол. Үүдний чинь өмч болтугай. Үүднээс чинь дутааж зайлвал илгийн нэмтэл гэв. Чулуун хайж түнгээ хашиг 2 хөвөнөө уулзуулан өгч өгүүлрэн. Алтан босгоноос чинь ангид одохвол амийн тасалжаал. Өргөн үүдий чинь өргөж өгч байг. Өргөн үүднээс чинь өөр зүгт явбал өрийн нэмтэлж ал гэв. Зэвгээг хасарт өгөв. Зэвгээ Зүрхний нутгаас борхол нэрт хөвөнийг олж авснаа өөлөн ихэд уулзаж өгөв. Өөлөн их мэрэгдийн нутгаас олж авсан хүчүү нэрт хөвөн ба тайчуудын бисүүдийн нутгаас олж авсан хөхөөчүү, татарын нутгаас олж авсан Шихий хутаг, Зүрхний нутгаас олж авсан борхол энэ 4 хөвөнийг гэр дотроо асарч байв. Өөлөн их хөвүүдтэй өгүүлрэн. Эднийг өдөр үзэхнүүд шүн сонсох чих болгоё гэв. Зүрхэн овгийн уг гарал нь Хабуул хааны 7 хөвөний ах нь охин бархаг бүлгээ.
Түүний хөвөн Сорхатуу жүрхий, жүрхний эцэг Хабул хааны хөвүүдийн ахмад тул Харьяат иргэдийн дотроос эрхийдээ эрчимтэй, элгэндээ шүүстэй, уушгиндаа ууртай, уруулдаа хилэнтэй, хүчит бүх ба эрдэм тэрсийг ялгаж хөвөндөө өгөв. Ийхүү уур омогтой чанга зүрхтэй хүмүүс нийлсэн тул жүрхэн гэж нэрлэжээ. Эрийн эрт төрсөн Чингис хаан ийм омогт жүрхэн нарыг доройтуулан дарж олон ардын өөрийн иргэн болгов. Чингис хаан нэгэн өдөр бүрий бүх бэлгүүтэй хоёрыг барилдуулъя гэв. Бүрий бүх жүрхэнд байсан билээ. Бүрий бүх урд бэлгүүтийг өрөөсөн гараар барьж, өрөөсөн хөлөөр ташиж унгаад хөдөлгөлгүй дарж чадах бүлгээ. Бүрий бүх улсын нэртэй бүх байсан юм. Энэ удаа бүрий бүх бэлгүүтэй хоёрыг барилдуулахад бүрий бүх үл ялагдах хүн байтал унаж өгөв. Бэлгүүтэй бүрий бүхийг арай гэж мөрлөн дарж сайр бүсдээр гараад Чингис хааныг нүдээр хялам хийж харуул Чингис хаан хөмхийг нь зов. Бэлгүүтэй ухаан олж бүрий бүхийг агадлан барьж цээж бүкснөөс угзран татаж нурууг нь хуглав. Бүрий бүх нуруугаа хуглуулад өгүүлрэн. Бэлгүүтэд би үл ялагдах билээ. Хаанаас айж аргадаж зориуд унаад амиа алдав би гээд өгөв. Түүний нурууг бэлгүүтэй хугалж чирч аваачаад хаяв. Хабул хааны 7 хүүний ахмад нь охин бархаг, 2 дугаар нь Бартан Баатар бүлгээ. Түүний хөвөн Исүүхэ Баатар, 3 дугаар нь Хутууг Монхор, түүний хөвөн Бүрий бүх барилдахдаа Бартан Баатрын хөвүүдээс илүү бөгөөд Бархагийн зоригт хөвүүдтэй нөхөрлөж явдаг бүлгээ. Улсын бүх бүрий ийхүү бэлгүүтэд нуруугаа хуглуулж өгөв. Түүний хойно дахиад жилийн 1201 онд хатхин салжууд хамтаар Багуй чурхий тэргүүтэй хатхин нар, Чирхийтэй Баатар тэргүүтэй салжууд нар, Дөрөвний татаартай найрамдсан Хачуун бихий тэргүүтэй дөрвөн нар, Алчи, Жали бухаа тэргүүтэй татаар нар, Түгэ маха тэргүүтэй ихэрсүүд, Хонгирдийн тэрхэг имэйл алхуу нар, Чоёг цагаан тэргүүтэй горлсууд, 8-наас 30-ууд, 8-ны Борог хаан, Мэргэдийн тогтоо бихийн хөвгүүд хутуу, ойрдын хутууг бихийн тайчуудын таргуудаа хэрэл туг. Ходун орчон, Аавчи Баатар нар, бусад тайчууд нар. Алхуу булаг гэдэг газар чуулаад, жажиртай овгийн жамуухыг хаан өргөмжлөхөөр хилцэж, азраг гүүг алж андгаалan тангаргалаад, тэндээс эргүүнээ мөрөн рүү нүүж, эргүүнээ цутгах хам мөрний шанаагийн агуу нугад жамуухыг гүр хаан болгож өргөмжлөв. Жамуухыг бүгдийн хаан өргөмжлөөд Чингис хаан Ван хаан хоёртой байлдахаар мордыг гэлцэв. Ийхүү байлдах гэснийг горлсын хоридай гэдэг хүн Чингис хааныг хөдөлөх гэдэг газар байхад хурчирч хэлв. Энэ хэлийг Чингис хаан аваад Ван хаанд мэдэгдвэл Ван хаан сонсоод цэргээ авч даруй Чингис хаанд хурчирв. Ван хааныг ирмэгц Чингис хаан Ван хаан хоёр хамтарч жамуухан эсрэг байлдахаар морилъя гэж хэрлэн мөрөн рүү мордож Чингис хаан алтан хучир Дарида 3-ыг манлайд явуулав. Ван хаан Сингүүн Жахаахан буу бэлгээ бэх 3-ыг манлайд явуулав. Энэ манлай явагчдын төрөнд бас харуул гаргаж энэгийн Гүлэтүү гэдэг газар нэгэн суурин харуул тавив. Түүний цаана Жихуурхуу гэдэг газар нэгэн суурин харуул тавив. Бидний манлай болж тэргүүлэн явсан алтан хучир Сингүү нар Утхиа гэдэг газар хүрч бууя гэж байтал Чирхууд тавьсан харуулаас хүн давхин ирж дайсан айсуу гэж мэдээлв. Тэр мэдээг аваад дайснаас тодорхой хэл мэдээ авъя гэж буулгүй өгтөн явж дайсны тэргүүтээ уулзаж хинбэ гэж асуувал жамуухын манлай болгож явуулсан Монголын Аавчуу Баатар, 8-ны Борог хаан, мэргэдийн тогтоо бихийн хөвөн хутуу, ойрдын хутууг бихийн энэ дөрөв явж байна. Бидний манлай тэдэнтэй хашгиралдан хэлэлцэж маргааш байлдахаар тогтоод үдэш болоход буцаж гол нийлэн бууж хонов. Түүний маргааш хоёр этгээд хүүтэн гэдэг газар учирч бие биеэ шахалсан давших ухрах зэргээр байлдаж байв. Мөн Борог хаан хутууг хоёр хур оруулах шуурга шууруулахын аргыг мэдэх ажээ. Тэр хоёр зад байтал мөн үүсгсэн арга нь тэдэн дээр бууж балчигт гулгаж явах аргагүй болоход бидэнд Тэнгэрийн хилэн болов гэд бутран дутаажээ. 8-ны Борог хаан Алтай өвөр Улуугтаг гэдэг газрыг зорин салж хөдөлжээ. Мэргэдийн тогтоогийн хөвөн хутуу Сэлэнгийг зорин хөдөлжээ.
Ойрдын хутууг бих ой модыг хүсэж шисгэсийг зорин хөдөлжээ. Тайчуудын аавчуу Баатар онныг зорин хөдөлжээ. Жамуух өөрөө хаан өргөмжилсөн иргэдийг дээрэмдээд эргүүнээ рүү буцаж хөдөлжээ. Тэднийг тэгж бутрахад Ван хаан эргүүнээ рүү Жамуухыг нэхэв. Чингис хаан одны зүг тайчуудын аавчуу Баатрыг нэхэв. Аавчуу Баатар улсдаа хүрээд улсаа дөрвүүлж хөдлөгөөд Аавчуу Баатар ходон орчаанаар үлдсэн шилдэг цэргээ засаж онны цаана байлтахаар хүлээж өжээ. Чингис хаан хүрээд тайчуудтай байлдав. Зууралдан ихэд байлцаар үдэш болоход мөн байлцсан газар хонов. Дөрвсөн айлууд байлцсан цэргүүдтэй хамт хүрээлж хонов. Чингис хаан тэр байлдаанд хүзүүний судсыг шархтаж цус тогтохгүй ядран зовж нар шингэхэд мөн байлдааны газар був. Чингисийн бүглэрсэн цусыг зилэм амаар шимж уруулаа цустаж өөр хүнийг итгэхгүй өөрөө сахиж суусаар шүндүл болов. Цусыг ам дүүрэн болгож асгасаар шүндүл хүрвэл Чингис хааны ухаан сэргэж өгүүлрэн. Цус хатаж гүйцэв. Би ундаас ч байна гэв. Тэндээс зилэм малгай гутал дээл хувцас бүгдийг нь тайлж гагцгүй дотор өмдтэй чармаа нүцгнээр эсрэг дайсны дунд гүн орж цаана хүрээлж буусан иргэний тэргэн дээр авирч гараад цэгээ ирж олсонгүй. Учир нь дөрвөө жаваа айлууд гүүгээ саалгүй тавьсан ажээ. Эсэг олдохгүй тул нэгэн их хөвгүүртэй таргийг тэргнээс хулгайлан авч өргөж ирэв. Зилэм замд явах ба эрэхтэй нэг ч хүнд мэдэгцэнгүй. Тэнгэр ивээсэн бизээ. Хөвгүүртэй таргийг авчираад зилэм өөрөө бас ус олж авчирч таргийг зурч Чингис хаанд уулгав. Чингис хаан гуравтаа амран ууж өгүүлрэн. Дотор минь саруул олов гээд өндийч суутал үүр цээж гэгэн болсон ажээ. Зэлмийн шимж асгасан цус тэдний суусан орчны газрыг намаг болгожээ. Үүнийг Чингис хаан үзэж өгүүлрэн. Энэ юу вэ? Хол асахгүй яасан гэв. Үүнд зэлэм өгүүлрэн. Чамааг завир байхад хол явхаас эргэлзэж айж сандран залхихыг залхиад асахыг асгаад байсан билээ. Хэвэлтүүнээс үлэм жоров гэв. Чингис хаан бас өгүүлрэн. Намааг ийм болж хэвтэн байдал чи яагаад нүцгэн гүйж одов? Чи баригдвал намааг энд ингэж хэвтэн гэж хэлэх байсан юм шүү гэвэл зэлэм өгүүлрэн. Би ингэж бодсон билээ. Нүцгэн яваад хэрэг баригдвал би тэдэнд ингэж хэлнэ. Би танд орох дуртай байлээ. Гэтэл манайхан үүнийг мэдэж намайг барьж алъя гэж хувцсыг минь цөм тайлж гагцгүй өмдийг тайлаагүй байтал би мултарч танд дутааж ирв гэж хэлнэ. Миний үгийг тэд үнэмшиж надад хувцс өгч асрна. Би тэгэхэд нэг морилж унаад хүрч чадах биш үү? Би ингэж бодоод хааны зовсон биеийг амруулъя гэж нүд цавчих зур шийдэж утсан билээ гэв. Чингис хаан өгүүлрэн. Би одоо юу гэхэв? Намааг урд 3 мэрэгдэд хөнөөгдөж, бурхан халдуунд хорогдож гурамтаа нэгжүүлэхэд чи миний амийг нэг аварч гарлаа. Одоо чи бас хальж өгөхий цусыг амаар шимж аминд минь нэг оров. Бас цангаж ядран байхад амиа үрж, нүд үдсээр дайсны дотор орж ундаан авчирч аминд минь оров. Энэ 3 ачий чинь үрд мартахгүй гэж зарлиг болов. Өдөр болоход үзвэл байлтахад бэлэн хонсон дайсны зэргүүд шөндөө бутран дутаажээ. Харин хүрээлж буусан иргэд цэргийн хамт хурдан үж үл чадах учраас хөдөлсөнгүй хоцорчээ. Дөрвсөн улсыг хурааж авчирэ гэж Чингис хаан хонсон газраас мурдаж дөрвсөн улсыг хураан явхад нэгэн улаан дээлтэй эмхэн Тэмүүжин гэж их дуугаар уйлан хайлан бэрхэрхийг Чингис хаан өөрөө сонсож ямар хүний ийм ийхүү уйлж байна гэж асуулгахаар хүн илгээв. Тэр хүн очиж асуувал тэр юм өгүүлрүү. Би сорхон шарын охин хадаа нэртэй Ирийн минь энд цэргүүд барьж алах гэж байна. Ирийн минь аварчайл гэж Тэмүүжинг дуудаж уйлав гин. Тэр хүн буцаж ирээд Чингис хаанд түүний үгийг өгүүлвэл Чингис хаан сонсоод давхин очиж мориноосоо буугаад хадаантаа тэрвэрлэв. Гэтэл Ирийн манай цэргүүд тэр завсар нэгэн талжээ. Тэр улсыг хурааж аваад Чингис хаан их зэргийн хамт мөн тэнд бууж хонов. Хадааныг өрн ирүүлж дэрэгдэн суулгав. Маргаашийн өдөр тайчуудын төдөөгийн харьяат байсан сорхон шар зэв 2 хурч ирвэл Чингис хаан сорхон шарт өгүүлрэн. Хүзүүнд минь угалсан хүнд модыг хөсөр хайсан. Заханд минь угалсан заад дүнгийг зайлуулж өгсөн. Эцэг мэд очид эрхэм ахта ингэж юунд их хождож ирэв гэв. Сорхон шар өгүүлрэн. Би чам дотроо гүн итгэсээр үлээ. Яарад яхав?
Хэрв яарч урд ирвэл тайчуудын ноёд миний хоцорсон энэ хөвүүд ба адуу малыг үнсээр хийсэх нь магадтул би яарсангүй. Одоо хаандаа нийлж ирэв гэв. Энэ үгийг сонсож Чингис хаан зөв гэв. Бас Чингис хаан өгүүлрэн Хүйтэн гэдэг газар урагшлах ухрах зэргээр байлдаж байхад уулан дээрээс харуулж миний байлдааны амцхан хул морины аман хүзүүг хийн шархтуулсан бэ гэвэл тэр үгийг сонсож зөв өгүүлрэн. Уулан дээрээс харавсан хүн би билээ. Одоо хаан намайг алыг гэвэл алганы төдий газрыг алаг болгож өмхийрэх алд бий байна. Аврыг гэж санаад амийн минь сойрхвол халд гэсэн газарт чинь харайж очиод би хар усыг цалигтал хад чулуу химхэртэл харь дайсныг довтолж хаан чамд туслая. Цээлийн усыг цалигтал цэгийн чулууг хагартал чин зөргийг гаргаж Чингис чамд туслая. Хүр гэсэн газарт чинь хурч очиод би хүр чулууг химхлий, хүний зүрхийг шантлая гэв. Чингис хаан өгүүлрэн. Дайсны хүн дайсгнаж хорлож явснаа нууж худал хэлэх үлгээ. Гэтэл чи дайснаж хорлсноо нуухгүй шудрах хэлж байна. Ийм хүнтэй нөхөрлөж болно. Чиний 6 даа нэрийг хаж байлдааны амцхан хул мөрний минь аман хүзүүг зэвээр харавсан тул зэв гэж нэр өгье. Миний дэргэд зэв мэд хамгаалж өг гэж зарлиг болов. Тайчуудаас зэвийн ирж нөхөрлсөн эс ийм бүлгээ. 5 дугаар бүлэг. Татарыг сөнөөсөн ба Ван хаантай эвдэрсэн нь. Чингис хаан тэнд тайчуудыг довтолж Аавчуу Баатар ходун арчаан Худуудар зэргийн тайчуудын язгууртныг ургийн ур хүртэл үнсэн тавраг болгож хядав. Улс иргэний нүүлгэж Чингис хаан Ухаа хаяа гэдэг газар ирж өвлжөв. Сууд богд Чингис хаан зах нутаг нутаглаж явахын цагт нэгэн өдөр дотоод 9 сайдаа авч мөр хайж бараа харж яваад зарлиг болров. Альч зүгээс ямар ч дайсан ирэх магадгүй 9 сайд минь 3 хэсэг болжоо гэж зарлиг болов. Эзний зарлигийг дагаж зэлэм чуу мэргэн шигийн хутуу 3 нэг хэсэг болов. Боорч борхол мухлаа гурвал нэг хэсэг болов. Сүлдүүсний сорхон шар бисүүдийн зэв ойрдын хар хэрүүгээ 3 нэг хэсэг болж гэрт үлдэв. Эзэн бусад 6 сайдаа авч мөр хайж бараа харж Чахрай хааныг арлаж Жалман хааныг үлгийлж явтал эзний дороос халтар тих харайн гүхэд эзэн толбот бор мориороо довтлон гүйцэж агссан нумаа ангайлхан татаж алтан сумаа алдлан тэлж алаг тихийг атиртал харваж алсан даруйд ардах сайд нь амдан бууж авч ганцгалахыг завдтал эзэн зарлиг болов. Үүнийг та нар өтөр өвчөж шар би тэр шар дэвсэг дээр гарч бараа харъя гэд одов. Тэнд эзний нойр хурч толбот бор морины дил дээр ташууран тулж унтаад нэг зүүдлв. Чингис хаан сэрээд 6 сайдаа ирж зарлиг болров. Би нэг зүүдлв. Бор зүрх минь бол хийв. Богино хавирга минь шир хийв. Болшгүй дайсан эрхэн бололтой. Өндөр уулын цаадах өргөн шар талд 3 хар түгтэй 300 дайсан байна. 300 дайсны хошууч Баатар нь зээрд морио унаж зэвд сумаа дэлж, бат хуйгаа өмсөж, баруун тийш ширвэж, зүүн тийш ажиглаж, зүүн мэт жирвэлзэж, утас мэт улалзаж явна. Энэ зүүд минь хэрэг үнэн бол 6 сайд минь та нар яах вэ гэж асуув. Шихий хутаг хэлв. Хол ойрыг харагч 2 хурцнүүдээрээ Монгол аймгийг мохтол, Мэргэд аймгийг мэгдэртэл, Тайжууд аймгийг далдартал, сарын газрыг сарвчлан харж, жилийн газрыг жилвчлэн үзэж, хар нүдний цэцгийгээр хаан чамдаа туслая. Эргэх нүдний харцаар эзэн чамдаа туслая гэв. Зэлэм хэлв. Үхэх амиа хайрлахгүй, өгөөрөх малаа харамлахгүй, үзэгдэх дайсныг халтартал дайрч, замдаа тохиолдсныг зад цохиж, мөртөө тохиолдсныг мүлт зөхөж, хар тугийг хамран авч, барьсан хүнийг байлдан алж, хийсэх тугийг гიშгэн дэвсэж, уран хай тугийг уландаа гიშгэж, дайсны сүрийг даран сөнөөж, дахин босох чадлыг мөхөөй гэв. Чуу мэргэн хэлв. Довтлон орох чадалгүй боловч
тогтсныг баттгах чадалтай бий. Ирчлэн дайрах чадалгүй боловч эвдэрснийг сэлбэх чадалтай бий. Уйлхаа зантай чуу мэргэн бий. Уулгалан орох цаг болоход ухран зүгтах магадгүйг урдаас хаандаа хэлье. Улс орноо тогтоосон хойно учиртай үгээрээ тусалж чадна. Харь дайсныг довтлох цагт хаан эзэн Чингис чамд хашир миний болгоомжтүг хаяа боловч тус болно гэв. Боорч хэлв. Өрсөлдөн ирэх дайсны өмнөх замыг бүглэж, халдан ирэх дайсны харайх замыг хааж, ачид эзэн чиний ам биеийг хамгаалж, алтан жолоогийг чинь алдалгүй дагаж, хандсан зүгт чинь хагцалгүй явъя гэв. Борхол хэлв. Харвах сумны халхавч болж, хангиных зэвийн бамбай болж, итгэлд эзэн чиний эдэт биед эртмэс бүү хүргэе гэв. Мухлай хэлв. Дайсныг дарж олзыг оруулж, ирэх дайсны эрийг мохойж, буцах дайсныг бултыг хядаж, хүлэг морьныхоо сүүл дээгүр, хүдэн манан татуулж, унсан морьныхоо дил дээгүр, ургах сайхан нарны улаан гэрлийг сацруулж, байлдаан бүхэнд ялсан баяртай сайхан мэдээг баатар чамдаа хүргэе гэв. Чингис шилдэг 6 сайдын шийдвэртэй үгийг сонсож, шарсан дэхийн махнаас шаламгайлан идэж дуусаад, шаргал морьны цулбуурыг шихий хутагт өгч, үдсэн зүүдний минь үнэн худлыг мэд гэж явуулав. Шихий хутаг шунхан шаргал морийг унаад, тал газар тавиулж, тайг газар алхуулж, хүндий газар хатируулж, хөвч газар сажлуулж, шар дэвсэгт хүрээд шалгаж сайтар харавал, бараан түгийг хийсгсэн балмад дайсны цэрэг бачмаг тулгархад, баатар шихий хутаг байсан газрын зүг бачимдан давхиж ирээд, шар дэвсэг дээр цочмог гарч очвол 300 дайсантай бачмаг тулгарч уулзав. Тайчуудыг таньсангүй, мэрэгдийг мэдсэнгүй, Монголыг могтол харж чадсангүй. Хоошоо ганцхан хялам хийж үзэхэд эзний зүудэнд үдсэн дайсантай адил мэт байна гэв. Тэгэхэд 6 сайд хуйгаа өмсч, бамбаага зүүж байлдаанд үлдэж байтал дайсны цэрэг хурч ирв. Сайд баатар боорч, саарл мориндоо мордож, самуун дайсны өмнөөс самбааг олж очоод санаа зөргийг асуурав. Та юун хүн бэ? Ёст хүн бол ёсоо хэл, нэрт хүн бол нэрээ хэл гэвэл тэд өгүүлрүүн. Нэрээ асуулцахаар ирээгүй бид, нэвширтэл байлтахаар ирлээ бид. Боорч хэлв. Надад уучраа хэлвэл найрамдлаар өршөөж болно. Наадах тулах санаатай бол нарны галтайд эхлэе гэв. Тэгэхэд цаадах хүн хэлрүүн. Танд хэлэх сайн нэр бидэнд үгүй. Тарвагчин загасчин хүн бид гэв. Тэгэхэд шихий хутаг өгүүлрүүн. Тэднээс үг асуух хэрэггүй. Таньсан тайчууд байна. Татгалзалгүй байлдыг гэв. Борхол буун гүйж, бор бамбаагаан авч, богд эзнээ хамгаалан зогсов. Зэлэм хөндлөн итгээдээс илд барьж ороод, мөртөө тохиолдсныг зам гартал цавчиж, 3 хар тугийг гулд татаж аваад уулан дээр аваачиж, уруу харуулан хатхав. Чуу мэргэн хэдийнэ дутаажээ. Боорч урагшаа алалдаж явах зур хойшоо чуу мэргэний харж өгүүлрэн. Үе чуу мэргэн байз, эзэн хааны төлөө ингэж зүтгэдэг үлээ. Нүхнээс гарсан алга дааг мэт годхийн зүгтах чинь юу гэвэл чуу мэргэн эргэж ирээд инээж өгүүлрэн. Зэргэлдэн байлдыг ихэд зэв дутаад байна гэвэл эзэн алтан саадгаасаа шунхт зэвээ сугалж өгөв. Чуу мэргэн шунхан зэвийг сумлан татаж, сүнялхан дилж, эрхийдэн сойж, эргүүлэн чиглүүлж, дайсны тэргүүнийг тас харуулж, зээрт халзан морийг барьж ирээд эзэнт унуулав. Эзэн тэр морийг унж үзвэл нисэх шувуу хийсэх салхи мэт байв. Тэгээд зөрчих дайсныг цөхрүүлэн дарж, хатгалдах дайсныг хагас болгож байтал, бор хулын толгойд сум тусвал тэр доош унаж, нумаа тэмтэрч аваад, салдархилан түшиж, бамбаага алдалгүй барьж зогсно. Боорч урагшаа алалдаж байх зур хоошоо харж түүнд өгүүлрэн. Эр хүн ганц суманд ундаг билүү? Эврээ цохиулсан ишиг мэт эргэлзэн салганах чинь юу гэвэл борхол морьныхоо буруу талаас харайж мордоод халхавчаан барьж хайхралгүй байлдаж яв. Тэгээд халдаж ирсэн дайсан алагдсан хүнийхээ хүүрийг авч дутав. Эзэн зарлиг болрон. Буруу хандсан дайсныг яах вүлээ гэвэл боорч өгүүлрэн.
бурхан болсон хүнийг буйнаар үддэг. Буруу хандсан дайсныг зэр зэвээр үддэг. Нэхий гэвэл тэр үгийг эзэн зөвшөөрч нэхэв. Цайтын цагаан талд дайсныг гүйцээд олон хонинд орсон чон мэт цавчиж 100 хүнийг алав. 200 хүн дутав. Энэ байлдаанд 100 морь 50 хоёыг олзолж ав. Тэр цагт Чингис хаан тэнгэр эцэгтэй мөргий гэж довцог өндөр дээр гарч тохмоо дэлгэж тавиад бүсээ хүзүүндээ өлгөж залбирэн өчөв. Эрэмгийн сайнаар эзэн эс боллоо би. Эрхэд тэнгэр эцгийн хайраар эзэн боллоо би. Эцэг тэнгэрийн ачаар эсрэг дайснаа дарлаа би. Хамрагч сайнаас хаан эс боллоо би. Хан тэнгэрийн эцгийн хайраар эзэн боллоо би. Хан тэнгэр эцгийн өршөөлөөр хайр дайсныг дарлаа би гэж мөргөв. Тэндээс мордож явхад эзэн 6 сайдаа магтаж дуулав. Мэрэгдийг мэгдүүлж, Монголыг мохоож, тайчуудыг таньж дайсныг даралцсан татарын шихэн утаг минь гэж магтав. Зэлмийг магтсан нь ороо гөрөөсний отлого болсон, ан гөрөөсийг анаж мэддэг омогт дайсны зүрхийг чичрүүлсэн, унах моргүй болоход унаа авчирч өгсөн. Ундаас нь цангах цагт уух дарс өгсөн. Сэргэг баг нойртой, сэцэн мэргэн ухаантай улс төрийн төлөө урд цагаас зүтгэсэн уран хааны сайн зэлэн минь гэж магтав. Чуу мэргэнийг магтсан нь зарилгийн минь алдалгүй дагаж, заасны минь эндэлгүй гүйцэтгэж, дайсны тэргүүнийг тас харуулж, унсан зээрд морийг уулгалан булааж, хатгалдах дайсныг хаг цохиж, зөрчилдөх дайсныг цөм цогсон зөрчтийн чуу мэргэн минь гэж магтав. Бор хулыг магтсан нь харвах суманд халахвчулсан, сөрхрөх суманд сарвчулсан, толгоогоо шархтахад тохмоо ис алдан Кушаны сайн бор хул минь гэж магтав. Мухлайг магтсан нь дайсныг даралцаж, олзыг оруулалцаж, эрэх дайсны эрийг мохож, буцах дайсны борвиг хянгардаж, хүлэг морныхоо сүүл дээгүр хүдэн манан татуулж, унсан морныхоо дил дээгүр ургах нарыг гээгүүлж, дайсны хөрөнгнөөс тасархаа утас орхилгүй, хугархай зүү гэлгүй, хураан авчирсан жалаарын сайн мухлай минь гэж магтав. Боорчийг магтсан нь намайг залуу байх цагт 8 шаргыг ирэх үед наран ургах хэрд надтай уулзснаас хойш насанд үннээр зүтгэсэн нахуу баяны хөвөн найрт хүлэг боорч минь. Айл зур явхад алаг бируу мэт номхон байвч, алалцах дайсантай уулзахад арслан барс мэт догширч, аюулт дайсныг дарахын төлөө амбие үл хайрлагч ачид хүлэг боорч минь. Ханилж явах цагт хар бируу мэт номхон байвч, хатгалдах дайсандаа тулах цагт харцах шонхор мэт догширч, харийн дайсныг дарахын төлөө халуун амиа үл бодогч хайрт хүлэг боорч минь. Инээлдэн явах цагт ижил бируу мэт номхон байвч, эрэх дайсан учрахад эдэт араатан мэт догширч, эдэмхий дайсныг дарахын төлөө итгэлд бие үл хайрлагч ивэл нөхөр боорч минь. Наалдан явах цагт намрын унаг мэт ийдэг боловч, нанчилдах дайсантай учрахад начин шонхор мэт довтолж, насан ямагт зүтгэсэн найз хүлэг боорч минь. Харил буцалгүй явагч, хаан эзнээ дагагч хайрт хүлэг боорч минь гэж магтан дуулав. Эзэн 6 сайдаа магтан дуусахад боорч эзнээ магтаж дуулсан нь Исүхэ Баатар эцэгтэй 9 өрлөг түшмэлтэй ёр бүгдийг эрхэндээ оруулсан ертөнцийн эзэн Чингис хаан минь. Өвлөн хатан ихтэй өрлөг 9 түшмэлтэй өгөөдөө толоо хөвөнтэй өршөөл хайр ихтэй өнгө бүрийн улсыг өмнөөс өгдүүлсэн. Өшөөтөн дайсан бүгдийг үлмий дороо гიშгсэн өндөр дээд эзэн хаан минь. Хаан эзэн чамааг байхад харийн дайснаас хальшрах явдалгүй. Эзэн Баатар чамааг байхад эзэрхэг дайснаас эмээх явдалгүй. Хамаг бүгд хамтарч хамаатан садан мэт эвлэлдэж харийн дайсныг хамах цохий, халуун зураа цэнгэлдэн сууж хун галуу мэт хуралдан цэнгээ. Худалч хүний өвгөнд бүү оръё. Харцах шонхор мэт харайлан дүүлэн явъя. Хатгалдах дайнд халуун амиа
бүү хайрлая. Ангир шувуумт амраг үрээ бүү хөнөөй. Алалцах дайсанд амиа бүү хайрлая. Илгэн садан дотроо ив наримтлыг бүү алдъя. Эзэрхэг дайсантай тулахад энэ бие бүү хайрлая. Хүлэг боорчийн дуулсан үг энэ билээ. Суут богд Чингис хаан өдөд зуур явж 300 тайчуудыг дарж 9 минут гэртээ ирж инх хамглан суув. Нүцгэн баарны ширээ төвгөн хөвүүн алаг 82-тай илбэж тайчуудын ноён таргуутай хэрэл түгийг ойд хорогдож байхад олж бариад тэр морь унаж үл чадах тарган тул тэргэнд суулгаж Тэмүүжинд хүрэхээр авч явхад таргуудаа хэрэл түгийн хөвөөд дүүнар нэхэж булаан авахаар ирэв. Тэднийг ирмэгц ширээ төвгөн хөдлөн ядах таргуудыг хөлбрүүлэн унгаж гидрэг харуулан хэвтүүлж гидсэн дээр нь сандаалт суугаад хутгаа сугалж өгөөлрөн. Хөвөөд дүүнар чин чамайг булааж авахар ирэв. Хан чамайг одоо би ис алавч чамд нэгэнт халтсан тул намайг алах болно. Чамааг алавч нэгэн адил алагдах болно. Иймийн тул чамаар дэр хийж үхье гэж хутгын ирийг таргуудын хоолод тулгавал таргуудаа хэрэлтөг дүүнар хөвгүүдээ их дуугаар уйлан өгүүлрэн. Ширээт намайг алах гэж байна. Намайг нэгэнт албал миний хүрээр та нар юу хийх вэ? Намайг алаагүй байхад даруй буцагтун. Тэмүүжин намайг алахгүй. Тэмүүжин эзэнгүү нутагт орхигдоод байхад нүдэндээ галтай, нүүртэй гэрэлтэй сэргэлэн авьяастай хөвөн гэж би олж авчираад эмнэг үрээ дааг сургах мэд сургаж хүмүүжүүлж явсан билээ. Тэр цагт түүнийг хялбар өхүүлж чадах боловч өршөөж өсгсөн юм. Одоо Тэмүүжин түүнийг ухаандаа ойлгож сэтгэлдээ синхэрч байгаа биз. Тэмүүжин намайг алахгүй. Та хөвгүүд дүүнар минь түргэн харигтун. Ширээт намайг алуузай гэж их дуугаар уйлан бархирвал хөвгүүд дүүнар нь сонсож хэлэлцэв. Эцгийнхээ амийг аврыг гэж ирсэн билээ. Гэтэл эцгийн минь энэ ширээ төвгөн албал хоосон амьгүй биеэр бид юу хийх вэ? Одоо алаагууд буцъя гэж харив. Тэднийг далд ормогц тайчуудаас зугдаж одсон ширээ төвгний хөвөн алаг 82 эцэгтэй буцаж ирэв. Ширээ төвгөн хөвүүдтэй хамт нийлээд таргуудыг аван хөдөлж хутгахуул нугаа гэдэг газар хүрэв. Тэнд 80 өгүүлрэн. Бид энэ таргуудыг барьж очивол Чингис хаан биднийг хан эзнээ барьж ирсэн итгэмжгүй ард гэж биднийг итгэж нөхөрлөхгүй. Харин хан эзэндээ халтсан харцард гэж барьж алах үз. Одоо таргуудыг эндээс тавьж буцаагаад бид Чингис хаанд биеэр очиж ингэж хэлье. Бид Чингис хаан чамд хүчээ өгөхөөр ирэв. Бид таргуудыг барьж ирж явтал хан эзнээ харсаар байж харийн хүнд яаж барьж өгөх гэж хальшран өрөвдөж замдаа тавьж буцаагаад өөрөөсөө таныг бишрэн дагахаар ирэв гэж хэлий гэвэл Наяагийн үгийг эцэг хөвөөд зөвшөөрч таргуудаа хэрэлт үгийг хутгахуул нугаас тавьж явуулаад ширээ төвгөн алаг 82 хүүний хамт Чингис хаанд хурч ирэв. Тэдний ирсэн учрыг асуувал ширээ төвгөн Чингис хаанд өгүүлрэн. Бид таргуудаа хэрэлт үгийг авчирч явсан боловч замд эзнээ харсаар байж харийн хүнд яаж барьж өгөх гэж тавьж буцаагаад бид өөрөө Чингис хаанд хүчээ өгөхөөр ирэв гэв. Чингис хаан өгүүлрэн. Хан эзэн таргуудыг халдаж авчирсан бөгөөс хандаа халтсан харцардад итгэж үл болохтуул харин та нарыг хамаатан садны хамт алах бүлгээ. Хан эзнээ харилсан халам сэтгэл чинь харин зөв гээд Наяаг дотнчлон өршөөв. Түүний хойно Чингис хааныг Дэрсүүд гэдэг газар байхад Хэрээдийн Жахаа хамбуу нөхөрлөхөөр ирэв. Тэр цагт мэрэгд хатгалтахаар ирвэл Чингис хаан Жахаа хамбуу хоёр хатгалдан байлдаж ницав. Тэнд түмэн түбээгэн олон тунгаад Хэрээдийн бутарсан иргэн Чингис хаанд дагаар ирэв. Хэрээдийн Ван хаан урд Исүхэ баатартай сайхан ханилж анд бололцсон билээ. Анд бололцсон учрыг хэлвэл Ван хаан хурч ахуус буйрыг хан эцгийн дүү нарыг алаад авга гүр хаантай эвдрэн тэмцэлдэж Хараан хавцал гэдэг газар шурган хорогдож тэндээс 100 хүнтэй арайхан зогтож Исүхэ ханд ирвэл Исүхэ хан түүнийг асран тэтгэж өөрийн биеэр цэрэг авч мордоод гүр хааныг хашин оронд дутаалгаж албат иргэд ба эд малыг Ван хаанд авч өгсөний тул анд амраг бололцсон билээ.
Түүний хойно Ван хааны дүү ирэх хар ах Ван ханд алагдахаас айж дутаан 8-ны Инанча ханд очив. Инанча хаан цэрэг мордуулж ирэхэд Ван хаан зайлж 3 хот дамжин тэнэж хар хятадын гүр хаанд очив. Тэр хантаа бас ив тасраад уйгурын хот тангуудын балгасаар хэсүүчлэн явж 5 ямаа шүргэлэн сааж Тэмээний цус ханаж ицээр арай гэж Гүсээр нуурт хурж ирвэл урд Исүхэ баатартай анд барилцсныг Чингис хаан сэтгэж Дахай баатар Сүхэхэ Жэвэн хоёрыг илч болгон угтуулж бас дараа нь хэрлэний эхнээс Чингис хаан өөрөө тосч аваад өлсч турж ирэвгэж Ван хаанд Харьяат ардаас говчуур татаж өгөөд өөрийн хүрээнд агуулж тижэв. Тэр өвөл хамт нүүж Чингис хаан Хубахаяад өвөлжөв. Тэр цагт Ван хааны дүү ноёдын хилдсэн нь. Энэ хан ах маань үр садан биднийг үнсээр хийцгэж болох өмхий санаа үртэлсэн үл бүтэх хүн байна. Хайран ах дүүгээ хамран алж барав. Хар хятадд бас хамгаалал гойж шургав. Хамаг улсаа хайрлахгүй харигслаж зовов. Энийг яах вүлээ? Урд 7 настай байхдаа мэргэд эргэнд баригдаж, харлаг ишгэн дахумсаж, сэлэнгийн буур хээрт очиод мэрэгдийн газар будаан үдэж амьдарч явсан билээ. Хурч ахуус буйрыг хаан эцэг нь мэргэд эргнийг байлтан дайлж хүүнээ аварч ирсэн. Гэтэл энэ тойрол бас татарын Ажаа хаанд 13 настай байхдаа ихийн хамт баригдаж очиод түүний тэмээг хариулж явжээ. Тэндээс Ажаа хааны хончин хамт оргож гэртээ ирэв. Түүний хойно 8-наас айн дутааж сартуул газрын чүү мөрнөө хар хятадын гүр хаанд очив. Тэнд 1 жил болоод бас зайлж, уйгар нутгаар тэнэж, тангууд газраар зайлж, 5 ямаа шүргэлэн сааж, Тэмээний цус ханаж ицээр ганц сохор халиу морьтой Тэмүүжинд ядаж ирвэл Тэмүүжин хөвөн говчуур татаж түүнийг тижэв. Гэтэл одоо тэр ингэж явснаа мартаад өмхий элэг өвтөлж явна гэж хэлэлцэв. Энэ хэлэлцэн үгийг Ван хаанд алтан ашууг уламжлан айлтгав. Алтан ашуугийн хэлсэн нь: "Би энэ хувь ярианд оролцсон билээ. Гэтэл хаан чамааг твчиж чадахгүй тул хамаг сонссноо айлтгав" гэжээ. Тэр үгийг хэлсэн Илхуудуур хулбари арин тайж зэргийн дүү ноёдыг Ван хаан бариулв. Ван хааны дүү Жаха хамбуу амжин дутааж 8-нд очив. Баривчлан авсан дүүнраа Ван хаан нэгэн герт оруулж өгүүлрэн. Уйгар нутгаар тангууд газраар яаж явсан гэж та нар хэлсэн бэ? Та нар муу сайн юу гэж бодов? Ингээд нүүрт нь нулимж гэртээсэн ард цүмийг босгон нулимулж тэдний хүлхийг тавиулв. Тэр өвөл өвөлжиж нохой жилийн 1202 оны намар Чингис хаан цагаан татар, алж татар, тутаад татар, алуутай татар нартай 70 нэмүүргийн газар байлдахын урд Чингис хаан цаац тогтоож зарласан нь. Дайсныг дарах цагт олзонд бүс хаатагтун. Дайсан нэгэнт дарагдвал тэдний юм хизээч бидний олз болох тул хуваалдаж амжина. Хэрв бид ухархад хүрвэл анх товтолсон байрандаа даруй игж ирвэл зөхнө. Уг байрандаа игж ирээгүй хүнийг алтгай гэж ийм засаг тогтоож зарлав. 70 нэмүргэ гэдэг газар татаартай байлдаж тэднийг дутаалгав. Тэднийг нэхэн байлдаж улхуй шилүүгүүлжид гэдэг газар эзлэн дагуулв. Цагаан татар, альж татар, тутаа татар, алууха татар нарын эрхтэн дээд язгууртнуудыг дарж Харьяат нарыг эзлэх цагт тогтоосон цаазыг алтан хучир дардай гурвал зөрчиж олзонд шунан байлдаанаас сааджээ. Хэлсэн үгэндээ хүрсэнгүй, тогтоосон цаазыг дагсангүй гэж зэв хувлаа хоёрыг явуулж тэдний олзолсон адуу ба юмыг бүрнээ хураан авахулав. Татарыг сөнөөж бүгдийг эзэлсэн хойно улс иргэний яах тухай Чингис хаан алтан ургаа цуглуулж нэг герт ороод их зөвлөлдөөнийг хийв. Тэдний зөвлөсөн нь: эрт цагаас нааш эцэг өвгдийн нь хорлсон энэ муу сайн татаруудыг игнэгт дуусгахын тулд тэрэгний булд хэмжиж үгүй хийж устгая. Үлдсэн эхнэр хүүхдийг үүд бүрд хувааж үрдийн бол болгоё гэж зөвлөлдөж тогтоогоод гэрээс гарвал татарын их чирэн бэлгүүтээс асуурав. Та нар ямар үг зөвлөлдөв гэвэл бэлгүүтээ өгүүлрв. Та бүгдийг тэнхилгийн цүүд хэмжиж түүнээс өндөр нуруутныг цүмийг хятахаар тогтов гэв.
Бэлгүүтэн энэ үгийг сонсоод их чирэн олон татарт тунхаг зарлаж хороо бэхлэлтэд цуглуулав. Тэдний бэхлэлтийг эвдэхийн тулд манай цэргүүд маш их хохиров. Бэхлэлтэд цугласан татаруудыг арай гэж эзлэн авч тэнхлэгт чацуулан хятахад татар нар хүн тутам нэр авч үхий гэж хутах ханцуулж байсан тул түүнээс бас манай цэргүүд их хохирчээ. Тэдгээр татар нарыг тэнхлэгт чацуулан хятаж дуусаад Чингис хаан зарлиг болров. Бид ургаараа их зөвлөлдөөн хийснийг бэлгүүтээ гаргаж хэлээд бидний цэргүүдэд маш их хохирлыг учруулав. Үүнээс хойш их хий зөвлөлдөөнд бэлгүүтэйг бүү оруул. Зөвлөлдөөн хийж байхад бэлгүүтэй гаднах уйлыг захирч хэрүүл ба хулгай худлын заргийг шүүж байтугай. Зөвлөлдөөн төгсөж сархад уусны хойно бэлгүүтэй дарда 2 сая орж болно гэж зэрлэг болов. Тэр цагт татарын их чирэнгийн охин Исүгэнг Чингис хаан өөрийн хатан болгож ав. Хаан сойрхвол намайг хааны өршөөлд орж өгүүлрэн. Хаан сойрхвол намайг хүнд бодож асрах биз. Миний эгч Исүү надаас дээр хан хүнд зохилдох гоо бүлгээ. Гагцхүү саяын бодлоонд хааш одсныг мэдэхгүй гэвэл Чингис хаан өгүүлрэн. Эгч чин үнэхээр чамаас гоовол түүнийг ирүүлье. Эгчээ ирвэл чи зайлж суурай өгөө гэв. Исүүгэн хатан өгүүлрэн. Хаан сойрхож эгчийг минь авчирч уулзуулбал би эгчтэй даруй зайлие гэж. Энэ үгэнд Чингис хаан тунхаг зарлаж ирүүлбэл Исүү хатан өөрийн хүргэнтэй хамт ойд дутааж явахыг бидний цэргүүд үзэж Исүү хатныг барьж авчирсан ба эрен дутаажээ. Исүүгэн хатан эгчээ үзээд хэлсэн үгэнтэй хурч босоод суусан суурьндаа суулгаж өөрөө доо талд суув. Исүүгэн хатны хэлсэнтэй адил Исүү хатан үнэхээр гуатул Чингис хаан анхааран өршөөж хаттын зэрэгт суулгав. Татар нарыг довтлон дуусгаж нэг өдөр Чингис хаан гэрийн гадна Исүү хатан Исүүгэн хатан хоёрын дунд сууж унд ууж байтал Исүү хатан ихэд санаа алдав. Үүнд Чингис хаан дотроос ижиг авч боорч мухлаа 2 ноёныг урьж ирүүлээд өгүүлрэн. Та хоёр энд чуулсан бүх ардыг аймаг-аймгаар нь болго. Бус аймгийн хүнийг өөрийн аймагт бүү үлдээгтэн гэж зарлиг болов. Тэгээд бүх ардыг аймаг-аймгаар ялгуул нэгэн залуу сайн ир аймаггүй үлджээ. Чи юун хүн гэж асуувал тэр хүн өгүүлрэн. Татарын их чирэнгийн охин Исүүг авсан хүргэн билээ. Дайсанд талагдахад айж дутаан явсан бүлгээ. Одоо дайн амирлоо гэж сэтгэж ирээд олон ардын дотор танигдахгүй үз гэж санаж явлаа гэв. Энэ үгийг Чингис хаанд мэдүүлвэл хаан зарлиг болров. Тэр хүн хор зэтгэл өвөрлөж ганцаар тэнсээр одоо энд ирсэн ажээ. Тэр мэд итгээдийг хэдийний тэнхлэгт чацуулж чадсан биш үү? Юунаас буцна? Нүднээс далдуулга гэсэнд түүнийг даруй алав. Чингис хааныг татартай байлдаж байх цагт Ван хаан мэрэгдийг довтлохоор мордож, тогтоо бихийг баргуучин төхмийн зүг үлдэн хөөж, тогтоогийн их хөвөн төгс бихийг алж, тогтоогийн хутагтай Чаалав 2 охиныг ба хаттыг олзлон авч, хутуу чулуун 2 хөвөнийг Харьяат иргэдийн хамт эзлэн авсан боловч энэ олзноос Чингис хаанд юухныг ч эсээгв. Түүний хойно Чингис хаан Ван хаан 2 8-ны хүчгүүдийн бойрог хантаа байлтахаар морилж, Улуугтаагийн сохог ус гэдэг газарт хүрвэл бойрог хаан байлдан ядаж алтай даван хөдлөв. Чингис хаан Ван хаан 2 сохог уснаас бойрог хааныг нэхэж алтай давуулан хумшингэрийн өрөнгөө гол руу хөөж ав. Гэтэл тэдний Ёди толбог нэрт ноён харуулж харж яваад бидний харуулын цэрэгт хөөгдөж уулууд тутаахад олмон тасарч баригдав. Бойрог хааныг өрөнгөө гол руу хөөн оруулж гişил башийн урт гүйцэж түүнийг тэнд сөнөв. Тэндээс Чингис хаан Ван хаан 2 буцаж ирэхэд 8-ны Хүгсээв Сабраг Баатар байдраг голын бэлчээрт цэрэг засаж байлтахаар тосч байсан ажээ. Чингис хаан Ван хаан 2 мөн байлтахаар цэрэгээ засаж иртэл нэгэнт өвдөж болсон тул маргааш байлдъя гэж засацгаач хонов. Гэтэл шөнийн цаг Ван хаан буусан газартаа гаалтулж өрхөд хар сүүл голыг өгсөн хөдөлжээ. Тэр шүн жамуух Ван хаантай хамт хөдөлж яваад Ван хаанд өгүүлрэн. Тэмүүжин хаанд хэдийнээс 8-тай харилцаатай байсан билээ. Одоо бидэнтэй хамт эс хөдлөв. Хан би бол хамаагүй хол нисгүй. Хайргунаа шувууг мэт хамт нэг газар байна. Харин миний анд Тэмүүжин бол харж нисэх шувуу мэт хааш яаш урван одно.
Хан чамаас одоо салж хар 8-нд очих гэж харсаар зориуд хоц руу гэвэл Жамуухын үгийг сонсож овчигдайн Хүрэн Баатар өгүүлрэн. Чи юунд дэмий цэсэрдэж шудраг ах дүүгээ ховлож хачилж байна уу гэв. Чингис хаан тэр шүн хоноод маргааш өглөө байлтах гэж босвол Ван хааны буусан газар хов хоосон болсон тул харин чи биднийг мэхэлж бууцанд хайсан байна гэд Чингис хаан хөдөлж эдэр алтай бэлчрээр гитэлж саатлгүй явсаар сайр хээрт очиж буув. Тэндээс Чингис хаан хасар хоёр наймнууд ямар төвөг учруулсныг мэдсэн боловч үүнийг нэг ч хүнд хэлсэнгүй. Наймны Хүгсээв Сабраг Баатар Ван хааны хойноос нэхэж Сингүүмийн эм Хөвөөдва эд хөрөнгө албат ардыг цөм булаан авч бас Ван хааныг Тэлэгээтүү амсар гэдэг газар байхад нэхэн байлдаж зарим албат иргэн ба адуу малыг булаан аваад буцжээ. Ван хааныг дагаж явсан мэрэгдийн тогтаагийн хутуу чулуун хоёр хөвөн тэр завшааныг тохиолдуулж албат иргэнээ авч сэлэнгийг чиглэн хөдлөөд эцэгтэй нийлэн очив. Ван хаан наймны Хүгсээв Сабраг Баатарт дийлэгдээд Чингис хаанд илч явуулж хэлүүлсэн нь. Найманд эд хөрөнгө ба им хөвүүдэ булаагдав би. Хөвөн чамаас 4 хүлэг баатраа ирүүлэхийг гоё. Миний албат иргэн ба эд хөрөнгийг авчирч өгнө гэжээ. Чингис хаан цэрэг засаж боорч мухлай борхвол чулуун 4 хүлэг баатраа цэргийн хамт илгээв. Энэ 4 хүлэг баатрыг эрхийн урд Улаан хос гэдэг газар Сингүүн байлдаан хийж байгаад морьныхоо гуйг шархтуулж баригдахад хүрч байтал Чингисийн 4 хүлэг очиж түүнийг авраад албат хөрөнгө ба ийм хөвүүд бүгдийг аварч өгөв. Тэр цагт Ван хаан өгүүлрэн. Урд Тэмүүжний сайн эцэг Исүхэ Баатар миний бутарсан улсыг аварч цуглуулж өгсөн билээ. Одоо хөвөн Тэмүүжин бас 4 хүлэг баатраа явуулж миний алдагдсан улсыг аварч олж өгөв. Ач хариулахыг тэнгэр газрын ивэл мэдтгвэ гэв. Бас Ван хаан өгүүлрэн. Анд Исүхэ Баатар минь алдагдан барсан улсыг минь аварч цуглуулж өгсөн билээ. Түүний ууган хөвөн Тэмүүжин Чингис хаан тэнж бутарсан улсыг минь тэтгэж хурааж өгөв. Энэ эцэг хөвөн хоёр ил улсыг минь тэтгэж хэний төлөө зүтгэж юуны төлөө зовж байгаа юлээ. Өтөлсөн өвгөн би өндөр уулыг түшиж өвс хагдыг дэрлэж өөд болж одвол өнөр олон улсыг минь өвлөж хэн эзлэхв. Хан тойрол би ханат гэрээс салж хадад гэрт очивол хамаг хураасан улсыг минь харж хамгаалж байх хүн хаан хэн байх вүлээ. Эзэн тойрол би эсхий гэрээс холдож энгэр гэрт очивол инхрийлж хураасан улсыг минь эзэлж хэн захирах вүлээ. Төрсөн дүүнер байвч төр барьж чадахгүй, төв сайн авиргүй, төв гихтэй хүн би. Ганц хөвөн Сингүүн байвч түүнд хань болох хүнгүү тул Тэмүүжин Сингүүмийн ах болгож 2 хөвөнтэй болоод сэтгэл амар сууй гэв. Тэгээд Чингис хаан Ван хаан хоёр туулголын хар шугуйд нийлж эцэг хөвөн болж ёслов. Эрт өдөр Исүхэ Баатартай Ван хаан анд бололцсон тул Ван хааныг эцэг мэт үзэж ийхүү эцэг хөвөн бололцсон билээ. Энэ тухай хэлэлцсэн үг нь. Хайр дайсантай тулахад хамт нийлж байлдъя. Хадны гөрөөсийг авлахад хавсарч нийлж явъя гэв. Бас Чингис хаан Ван хаан хоёр хэлв. Хорт могоон хил хооронд минь хутгаж ховжив оруулвал холдож салалгүй харин 2 нүрээр учирч хор хөнөөлийг тасалж бай. Араат могоон шүд амаргийн хооронд орж аяви гівдвэл атаат сэтгэл төрөлгүй ам хилээрээ уулзан ярьж альва учрыг олж бай гэж Батүгэ барилдаж амарглан яв. Түүний хойно амарг дээр давхар амарг болъё гэж Чингис хаан сэтгэж зүвчит Сингүүмийн дүү Чаавар бихийг гуйж бас Сингүүмийн хөвөнд тусаахад өөрийн хожим бихийг арилжин өгье гэж гуйвал Сингүүн бие ихэмсэглэн сэтгэж өгүүлрэн. Миний ураг тэднийд очивол ямагт хатавчанд хоймор хард суух болно. Тэдний ураг бидэнд ирвэл хоймор сууж хатавч харах болно гэж ихэмсэглэн биднийг доромжлон хэлж Чаавар бих дүүгээ өхийг зөвшөөрсөнгүй. Үүнд Чингис хаан дотроо Ван хаан Нялх Сингүүм хоёрт дургу болжээ. Тэгж дургу бололцсныг Жамуух мэдэж гахай жилийн 1203 оны хавар Жамуух алтан хүчээр хар хятадын өвгжин ноёхон Сүбэдэ тойрол хачуун бихинаар ийэлдэн нийлэлдэж нүүгээд жижээр өндрийн хэрийн бэрхээ илээтэд очиж Нялх Сингүүмтэй уулзаад Жамуух ховлон өгүүлрэн. Миний анд Тэмүүжин 8-ны Даян хаанд илчилгээж үргэлж харилцаатай байдаг үлээ.
Тэр ам хэлэндээ аав хөвөн гэдэг боловч авир санаа нь ад биш өөр биш үү? Түүнд итгэж байна уу? Хожидвол та нар юу болохоо мэдэж байна уу? Та нар Тэмүүжинтэй байлтахаар мордвол би хажуунаас оролцъё гэжээ. Алтан хүчир 2 өгүүлрүүн. Бид өөлөн ээжийн өнчин хөвүүдийн ахыг алж дүүгийн дүүжилж өгье гэжээ. Хар хятадын өвгчин ноёхон өгүүлрүүн. Гарыг барьж хөлийг хүлж өгье гэжээ. Тойрол хаан өгүүлрүүн. Арга сүүгчилж Тэмүүжний улсыг булааж авъя. Улсаа автвал тэр яах чаргагүй болно гэжээ. Хажуун бих өгүүлрүүн. Нялхсын гүм хөвөн чамайг сэтгэж чиний төлөө уртын үзүрт гүний ороод хүрхээс буцахгүй гэжээ. Эдгээр үгийг нялхсын гүм эцэг Ван хаанда сайхан тоотой гихч хүнээр хэлж илгээв. Энэ үгийг Ван хаан сонсоод өгүүлрүүн. Тэмүүжин хөвөнд тийм муу сэтгэж яаж болно? Бид Тэмүүжин хөвөөнөр тулгуур болгож байгаа атал түүнд муу санавал Тэнгэр биднийг таалахгүй. Жамуух хизээнээс тэнмэл чалчаа хүн билээ. Тэр дими зөв буруу үг хэлж байна гэж ис таалан буцаажээ. Бас Сингүми хэлүүлсэн нь амьд хүн ам хэлээрээ хэлж байхад аавта яагаад итгэдэггүй үлээ гэж дахин хүн явуулж хэлүүлж ядаад эцэст өөрийн биеэр ирж эцэгтэй өгүүлрүүн. Одоо чамайг амьд байхад биднийг тэр тоомсорлохгүй. Хэрв хан эцэг чамайг цагаан эдийн цацаж хар маханд хахвал хурчхаус буйрог хаан эцгийн зовж хураасан ус зүдэж байгуулсан төрийг чинь бидэнд мэдүүлэхгүй болов зэ гэжээ. Ван хаан өгүүлрүүн. Өр хөвгнээ яаж хөнөөх вэ? Үнэхээр тулгуур болж байгаа хүнд муу сэтгэвэл Тэнгэр биднийг үл таалах болно гэвэл хөвөн нялхсын гүм уурлаж өвд хаян гарав. Жич Ван хаан хөвөн Сингүмийг хайрлаж урьж ирүүлээд өгүүлрүүн. Тэнгэрт үл таалагдхаас айж хөвгнээ яаж хөнөөх вэ гэсэн билээ. Та нар чадахгүй юу үлдэхээ өөрсдөө мэдтгвэ гэжээ. Тэндээс Сингүм өгүүлрүүн. Мөнөөхөн тэд манай чаавар бихийг гуйж байсан билээ. Одоо багалзуур ид гэж өдөр болдож ирүүлээд түүнийг барьж авъя гэв. Тэгж хэлэлцэж тогтоод чаавар бихийг өгье. Багалзуур идэхээр эргэтэн гэж Чингист хүн илгээв. Тэр ёсоор Чингис хаан 10 хүн дагуулж Ван хаанд очих замын зур Минлэг эцгийн герт хонвол Минлэг эцэг өгүүлрүүн. Мөнөөхөн бид чаавар бихийг гуйвал биднийг доромжилж өгсөнгүй билээ. Одоо багалзуур ид гэж гинэт өрхөн чихтэй. Саяхан ихэмсэглэн биднийг тоохгүй байсан хүмүүс гинэт яагаад чаавар бихийг өгөх болов? Үүнд сэжигтэй явдал байна. Хөвөн чи болгоомжлох хэрэгтэй. Одоо хавар болов. Бидний адуу туранхаа байна. Адууга таргалмагц очие гэж шалтгаглаж энэ хэргийг хойш тавьбал ямар үгэсэнд Чингис хаан түүний үгийг авч өөрөө очисонгүй. Бухуутай Хирата хоёрыг багалзуур ид гэж явуулаад Чингис хаан Минлэг эцгийн гэрээс буцав. Бухатай Хирата хоёрыг очмогд Сингүм нар бидний хэрэг мэдэгдэв маргааш эрт хамарч барий гэв. Тинхүү барих гэж хилцэж тогтсныг алтны дүү их чирэн гэртээ ирж өгүүлрүүн. Маргааш өглөө Тэмүүжинг барихаар шийдэв. Энэ үгийг хүргэсэн хүнд Тэмүүжин юугаач харилахгүй өгөх үз гэвэл түүний им алагчид өгүүлрүүн. Чиний энэ дэлэн мүг алд хил чинь юун болно? Хүн сонсож үнэмшүүзэ гэв. Энэ үгийг сүү хүрэхээр ирсэн тэдний адууч Бадай сонсож буцав. Бадай харж ирээд нөхөр адууч хишлэгт чирэнгийн үгийг хэлбэл хишлэг өгүүлрүүн. Би бас очиж учрыг мэдье гэж чирэнгийн гэрт очивол чирэнгийн хөвөн нарийн гигэн гадна сууж сумаа зүлгэж байна. Нарийн гигэн өгүүлрүүн. Манайхан сая юу гэж ярьсан бэ? Хилээ татаж амаа барьж яваасай гэжээ. Тэгээд нарийн гигэн бас адууч хишлэгт өгүүлрүүн. Мэргэдийн цагаан ам цагаан хээр 2 морийг барьж авчир уйч хоноод өглөө эрт мордно гэжээ. Хишлэг ирж Бадайд өгүүлрүүн. Сая чинь хэлсэн үнэн болов. Одоо бид хоёр Тэмүүжинд хил хүргэе гэж үг барилдаж мэргэдийн цагаан ам цагаан хээр 2 морийг барьж их гэрийн гадна уяад мөн үдэш хонинд орж нэгэн хураг алаад эсрээ түлж чанаад мэргэдийн цагаан ам цагаан хээр 2 бэлэн уйсан морийг унаж тэр шөндөө Чингис хаанд давхиж ирэв. Бадай хишлэг 2 Чингисийн гэрийн араас их чирэнгийн өгүүлсэн үг ба түүний хүн нарийн гэгэний сумаа зүлгэж бэлдэж байсан хийгээд мэргэдийн цагаан ам цагаан хээр 2 морийг барьж уй гэсэн бүх үгийг Чингис хаанд хэлж өгөв. Бас Бадай хишлэг 2 өгүүлрүүн. Чингис хаан саярхвал бидний үгэнд эргэлзэх явдалгүй. Хамран ирж таныг барья гэж хилцэж тогтсон магадтай үнэн гэв. 6 дугаар бүлэг
Хэрээд улсын мөксөн нь. Түүнийг сонсоод Чингис хаан Бадай хишлэг хоёрын үгийг итгэж мөн шүн шадар байсан итгэлт нөхдөд мэдэгдээд юм хүмээ орхиж хөнгөвчлэн мордов. Маа өндрийн хярд гарч явхад хойноо урайхны зэлмээг цагдах харуул болгон тавив. Тэгж явсаар маргаашийн өдөр наран хэлбийхэд хархалзан илээд хурч үдлэн буув. Тэнд үдэж байтал альчтайн агтж чихтай ядар хоёр сайхан бэлчээрт агтаа адуулж яваад маа өндрийн өврөөр улаан бурхтыг дайран ирж яваад дайсны тоосыг үзэж агтаа яаравчлан хөөж ирсэнд ажиглан харуул. Үнэхээр маа өндрийн өврөөр улаан бурхад гэдэг газар тоос гарч байна. Чингис хаан тэр тоосыг үзэж Ван хаан нэхэж айсв гэж агт мордыг бариулж ачаалан хөдлөв. Хэрв тэр тоосыг урдаас үзээгүй бол гиндэж болох билээ. Тэр цагт Ван хаантай жамуух ирж явсан ажээ. Ван хаан жамуухаас асуурав. Тэмүүжин хүүнд бидэнтэй байлдаж чадмаар ямар хүмүүс байна гэвэл жамуух өгүүлрэн. Урууд мангууд нар түүнийг дагж байгаа. Бодвол тэд байлдах үз. Тойрч ирээд довтлон буудаг. Ташаалдаж ирээд даран ордог. Бараан алаг тугийг барьж явдаг. Бачид тэдгээр иргэн бага наснаас эхлэн байлдаж мэрэгчсэн тул Ван хаанта баахан болгоомжлвал зүйтэй гэжээ. Тэр үгийг сонсоод Ван хаан өгүүлрэн. Тийм бол бид анханд хадагэр толгойлуулан зүрхний баатруудыг оруулъя. Тэрний хойноос төмөн түбэгний ачид ширүүнг оруулъя. Мөн түүний хойноос олон дунгаадын баатруудыг оруулъя. Бас тэрний хойноос Ван хааны 1000 торгон зэргийг удирдан хоршилмөн тайж довтолдгоо. Түүний хойноос бидний их гол хүчин орё гэв. Бас Ван хаан өгүүлрэн. Жамуух дүү чи бидний бүх зэргийг захирах тун гэвэл жамуух олноос онцгой гарч нөхөддөө өгүүлрэн. Ван хаан бүх зэрэгээ намайг захир гэж байна. Би Тэмүүжин анттай байлдан ядаж байхад намайг харин цэргээ захиргэн. Үзвэл Ван хаан надаас хэтрэхгүй дорой бөгөөд түр нөхөрлөх хүн байна. Тэмүүжин андад хил оруулъя. Анд хатуучдгай гэж жамуух Чингис хаанд далдуур хүн явуулж хэлүүлсэн нь. Ван хаан надаас асуув. Тэмүүжин хөвөнд бидэнтэй байлдах ямар хүн бий гэж асуувал би урууд мангууд тэргүүтэй хэцүү баатрууд бий гэж хэлвэл Ван хаан зүрхний баатруудыг манлаа болгож томилов. Түүний хойноос төмөн түбэгний ачиг ширүүнг томилов. Түүний хойноос олон тунгаадыг томилов. Бас түүний хойноос Ван хааны 1000 торгон цэргийн ноён 20 шилэмүн тайжийг томилов. Түүний хойноос Ван хаан их гол цэргээ авч орно гин. Бас Ван хааны хэлсэн нь жамуух дүү эдгээр бүх цэргийг захир гэж надад итгэж хэлнэ. Иннээс үзвэл энэ Ван хаан хялбархан нөхөр ажээ. Цэргүүдээ өөрөө захирч үлч чадна. Би Тэмүүжин анттай урд байлтахад давдаггүй билээ. Гэтэл Ван хаан надаас дорой хүн байна. Иймийн тул анд чи бүү хатууж гэж илгээжээ. Энэ мэдээг сонсоод Чингис хаан өгүүлрэн. Уруудын жорчтой авах чи юу гэж бодно? Чамааг манлаа болгож явуулъя гэвэл жорчтойг хариу хэлхийн урьд мангуудын хуйлдар сэцэн өгүүлрэн. Чингис хааны өмнөөс бид урууд мангууд манлайлан хатгалдъя гэжээ. Тэгээд жорчтой хуйлдар хоёр урууд мангууд зэргээ жагсааж Чингис хааны өмнө мордохыг бэлтгэв. Тэгж байтал зүрхнээр толгойлуулсан дайсан хурч ирэв. Тэднийг ирмэгц урууд мангууд нар өгтөн байлдаж зүрхнийг дарав. Гэтэл бас төмөн түбэгний ачиг ширүүн довтолж ирэв. Ачиг ширүүн хуйлдрыг шархтуулж хадны хавцалд мориноос унгав. Үүнийг үзээд мангууд нар буцаж хуйлдрыг хамгаалав. Жорчтой урууд цэргээ уруудан байлдаж төмөн түбэгнийг дараад цааш нэхэхэд олаан тунгаад эсэргүүцэн довтлоо. Жорчтой бас тунгаадыг дарав. Цааш нэхэхэд 20 шилэмүн тайж 1000 торгуудаа удирдан өгтөж байлдвал бас жорчтой 20 шилэмүн тайжийг мохон дарахад Сингүм Ван хаан эцгээс зөвшөөрөл авалгүй эсэргүүцэн байлдаж ингэсэх хацраа шархтаж унжээ. Сингүмийг шархтаж унахад хэрээд бүгдээр түүн дээр цуглаж очив. Тэднийг инхүү дарж шингэх наран уул ташиж байхад манай цэрэг эргэж шархацсан хуйлдрыг унсан газраас аваад харж ирсэнд мөн үдэш Чингис хаан Ван хаантай байлцсан газраас хөдлөн зайлж хонов. Тэнд хоноод маргааш үүр цаймагц хүмүүсээ бүртгвэл өгөөдөө борхол боорч гурав үгүй ажээ. Чингис хаан өгүүлрэн.
Өгөөдөөтэй итгэлд нөхөд боорч борхол хоёр хоцорчээ. Амьдравч өхөвч тэр хоёр тэрнээс хагцахгүй гэв. Манай цэргүүд шүн мордой барьж хонов. Чингис хаан хэрв дайсан халдаж ирвэл байлдъя гэж цэргээ бэлхэн байлгав. Өдөр гигэн болоход хойноос нэгэн хүн хурч ирэв. Үзвэл боорч ажээ. Чингис хаан өвчүүгэн дэлдэж мөнх тэнгэр мэдтгүй гэд боорчийг дуудаж асуувал тэр өгүүлрүүн. Байлдаанд миний морь шархтаж унсан тул би явган гүйж явтал хэрээдүүд сэнгүүмэн дээр цуглаж байх чөлөөгөөр ачаагаа хөглүүлсэн морийг олж бариад ачааг огтлон хаж янгирцэг дээр нунаад би өөрийн цэргийн мөрийг мөшгөн явсаар хурч ирэв гэв. Бас хоромхон зур болоод нэгэн морьтой хүн айсв харагдав. Үзвэл нэгэн хүн мэт байтал дор нь хүний хүлмэт юм унжилсан байна. Хурч ирэхэд үзвэл өгөөдийн хойно борхуул сундалж өгөөдөг борхуул имэйл дээрэн дүүрч ирэв. Борхуулын амны завжнаас цус цэвэрч байна. Учир нь өгөөдийн хүзүү суманд шаргацсан тул борхуул түүний асгарсан цусыг амаар шимж зангирсан нүжийг завжаар цовруулж ирэв. Чингис хаан үзээд нүднээс нулимс цовруулж сэтгэлэн зовж даруй гал төлүүлээд шархыг хайрч өгөөдөд унд өгч уулгаад дайсан гэрвэл байлдъя гэж хүлээж байв. Борхол өгүүлрүүн. Мав өндрийн өврөөр улаан бурхтын зүг цааш дайсны тос суунаглаж далдурв гэвэл борхуулын тэр үгийг сонсоод дайсан хэрв халдаж ирвэл бид хатгалдан байлдах хүлээ. Дайсан тийхүн дутаасан бол бид цэргээ засцгааж нэхий гэж хөдлөв. Тэндээс хөдлөөд улхуу шилээгүүжэд голыг чиглэн явж 70 нэмүргээ хүрв. Тэнд хойноос хадаан далдурхан эм хүүдээс салж хагас болж ирэв. Хадаан далдурхан ирээд Ван хааны үг гэж өгүүлрэн. Ван хаан хөвөн сэнгүүмийг ингэсэх хазраас суманд шархтаж унахад дээр нэрж хэлсэн нь. Хөндлөний хүнийг хөнөөх гээд хөөхий бие хөсөрдүүлвчий. Хажуугийн хүнийг халдах гээд хацар ингэсгээ хатгуулвчий. Хайрт хөвөний хатгагдсны төлөө хайр дайсныг халдан довтлий гэвэл ачиг ширүүн өгүүлрэн. Эзэн хаан минь эрх биш болгоомжилж айлд. Эзэн хаан тэргүүлэн энгийн харц бүгдээр эс заяасан хөвөний эрэл мөрөөдөл болж элдв арга хийлгэж эви бави химэн залбирах бүлгөө. Энэ залбирал бүтэж эхээс төрөн заяасан эрхэм хөвөн сэнгүүмийг инхрилэн асарч сувлий. Мөн голын олонх жамуух алтан хучир нарыг дагаж бидний энд бий. Тэмүүжинг дагаж гарсан монголчууд хаана холдохов? Морин унаатан модон нөмөртөн болов тэд. Тэднийг дагаж эсэрвэл бид очиж морины хомоол мэд хормоолж авчирий гэв. Ачиг ширүүний энэ үгэнд Ван хаан өгүүлрэн. За тийм бол хөвөн эндэх болов зэ. Хөвөнийг асран сувилгээд байлдааны газраас буцаж харив гэв. Чингис хаан тэрхүү 70 нэмүргээс халах гол руу хөдөлж явах зур цэргээ бүртгэж үзвэл 2600 хүн байна. Үүнээс 1300 хүнийг Чингис хаан авч халах голын өрнөд этгээдээр нөв. Нөгөө нэг 1300 цэрэг урууд мангуудын хамт халах голын дорнод этгээдээр нөв. Тэгэж нүүж явах замдаа хүнс олохын тулд ав хийхэд хуйлдар шархаа эдгээгүй байтал Чингис хааны ятгсан үгийг үл сонсон гөрөөсөн довтолж яваад шарх үгдэрч наснаас нүхчв. Түүний ясыг халах голын ор нугын хилтгий хад гэдэг газар оршуулжээ. Халах голын буур нуурт цутгах уул зургийн газарт тэргэн эмээлтэй ор малтай тэмэл хонгород нутаглаж байгаа гэж сонсож Чингис хаан өгүүлрэн. Эдний хонгород эртнээс эхлэн одоо хүртэл зээгийн зүсээр охины өнгөөр явна гэх тэдний дууллыг дурдан сануулвал дуртай илсэн дагах үз. Хэрв эсэргүүцүүл байлдаж эзлэхтэн гэж жарчтайгаар толгойлуулан уруу дэргэнийг илгээвэл хонгорд нар түүнд илсэн оржээ. Илсэн орсон хонгорд нарыг Чингис хаан огт хүндсэнгүй. Чингис хаан хонгордыг оруулаад тэндээс нүүж түнхлэг горхины зүүн этгээдэд хурч буугаад архай хасар сүхээхээ живэн хоёрыг илч болгон томилж Ван хаанд хэлүүлсэн нь. Бид түнхлэг горхины зүүн этгээдэд бов. Энд өвс сайн ургажээ. Агт морд минь тамиржиж байна. Хаан эцэгт минь ингэж өгүүлтүгэ. Хаан эцэг минь юунд хилэгнэж намайг юунд айлгав. Муу хөвөд муу бэрүүд биднийг амар унтуулахгүй юунд айлгаж байна. Сандайлж суух орын минь салбагнуулан түлхэж, савсан гарах утаагийн минь сацруулан хийсгэж, санамсаргүй муу хөвүүнээ юунд сандруулан хөнөөвчий
Хаан эцэг минь чи хажуугийн ховч хүний халтай муу үгэнд хатгагдан юунд оров? Хөвөн миний тухай хүндлэнгийн муухан хөвсөргөн үгийг хэлж хөнөөн салгаж байна. Хаан эцэг минь бид хоёр юу гэж хэлэлцсэн бilé? Зорголгоны улаан болдог гэдэг газар бид хоёр юу гэж хэлэлцсэн бilé? Хорт могоон хэл хооронд минь хутгаж, хов жив оруулбал холдож салалгүй харин хоёр нүрээр учирч хор хөнөөлийг тасалж вэ гэж хэлэлцсэнгүй билүү? Одоо хаан эцэг минь чи хоёр нүрээр уулзаж хэлэлцэлгүй юунд хөнөөж эхлэв? Араат могоон шүд амаргийн хооронд орж аяви гівдвэл ам хэлээр уулзан ярьж альва учрыг олж вэ гэж хэлэлцсэнгүй билүү? Одоо хаан эцэг минь чи ам хэлээр уулзан ярилгүй ангижран юунд салав? Хаан эцэг минь би цөөн боловч олноос дутахгүй, муу боловч сайнаас дордохгүй. Чамд нөхөр шиг түшиг болж байсан. Хоёр аралтай тэрэгний нэгэн арал хугарвал өхөр түүнийг чирч чадахгүй. Тэр мэт нэгэн арал чинь би биш үлээ. Хоёр хүрдтэй тэрэгний нэг хүрд эвдэрвэл явж чадахгүй. Тэр мэт нэгэн хүрд чинь би биш үлээ. Эрт өдөр хурч ахуус буйрыг хаан эцгийн 40 хөвөний ах гэж чи хаан болсон билээ. Чи хаан болоод тай төмөр тайж бухаа төмөр хоёр дүүгэн алав. Бас чиний дүү ирэх хар алагдахаас айж дутан 8-ны инаанчаа бэлгээ хаанд очиж ам хорогдов. Дүү нараа алав гэж гүр хаан авахчин чамтай байлтахаар ирэхэд чи 100 хүн авч арай гэж ам гарч сэлэнг рүү дутааж хараун хавчил гэдэг газар шургавчи. Жич мэрэгдийн тогтоод ужаар үүжин охиноо бэлдуучлан өгч хараун хавчлаас гараад Исүхэ хаан эцэгт минь ирж аваг гүр хаанаас улсын минь аварч өг гэж гуйсанд Исүхэ хаан эцэг минь чиний улсыг аварч өгөхийн тулд тайчуудын хунаан бахаажи хоёроор удирдуулан цэрэг засан мордуулж 3 тэл гэдэг газар байгаа гүр хааныг дарж түүнийг дөнгөж 20-30 хүний хамт тангууд орон дутаалгаж чиний улсыг аварч өгсөн билээ. Тэр цагт чи туулгоолын хар шугад Исүхэ хаан эцэгтэй анд бололцоод Ван хаан эцэг чиний баясч хэлсэн нь. Энэ хүргэсэн тусыг чинь ургийн урах хүртэл мартахгүй. Ачийг хариулахыг тэнгэр газрын ивэл мэдтгүй гэж биширч хэлсэн билээ. Түүний хойно чиний дүү ирэх хар 8-ны инаанчаа бэлгээ хаанаас цэрэг гууж аваад чамтай байлтахаар ирэхэд чи улсаа орхиж цөөн хүнтэй ам хорогдон дутааж хар хятадын гүр хааныг сартуулын нутаг чүүм мөрөнд байхад хурч очоод тэнд 1 жил бололгүй бас гүр хаанаас салж уйгур нутаг ба тангууд газраар тэнэж 5 ямаа шүргэлэн сааж тэмээний цус ханаж идсээр ганц сохор халуун мортой хурч ирвчий. Исүхэ хаан эцэг минь чамааг ингэж ядарч явааг сонсож урд анд бололцсноос итгэж тахаас Сүхэхэ хоёрыг илч болгож угтуулсан ба би өөрөө хэрлэн мөрний бүргийн эргээс угтан мордож гүсээ өөр нуурт бид золголтов. Чамааг ядаж ирв гэж говчуур татаж өгсөн ба урд эцэгтэй минь анд бололцсон ёсоор туулгоолын хар шугууд бид хоёр эцэг хөвөн бололцсон биш үлээ. Тэгээд тэр өвөл чамааг бид хүрээн дотроо оруулж тэжээв. Тэр өвөл өвөлжиж 100 өнгөрөөд намар нь мэрэгдийн тогтоо бэхийг байлтахаар мордож хадиглаг нурууны мурууч Сеул гэдэг газар хатгалдаж тогтоо бэхийг баргуучин түхмийн зүг хөөж мэрэгд иргэнийг эзлэн адуу мал орд гэр ба хүнс тариа хүртэл цөмийг авч энэ бүгдийг би хаан эцэг чамд өгсөн билээ. Өлсөх өдөрт чинь өршөөж тижээсэн би. Өнчрөх сард чинь өмөглөж титгсэн би. Бас бид гүчөөгүүдийн буйрыг хааныг улууг уулын сохог ус гэдэг газраар алтайг давуулан хөөж өрөнгөө гол хүргэж хишил башийн нурт түүнийг барьж сөнөв. Тэндээс харж ирэхэд 8-ны Хүгсээөө Сабраг Баатар байдраг голын бэлчирд зэрэгэн засаж байлтахаар тосч байсан ажээ. Бид хоёр мөн байлтахаар зэрэгэн засаж иртэл нэгэнт үдэш болсон тул маргааш байлдъя гэж засацгааж хонвол хаан эцэг минь чи буусан газраа олон гал түлж орхиод мөн шүн хар Сеул голыг өгсөн хөдлөв. Бид маргааш өглөө нүзүүл чи буусан газраа үгүй болсон тул биднийг энэ орхисон гал мэд хайсан ажээ гэж бид хөдөлж эдэр алтайн бэлчрээр гитэлж сайр хээр гэдэг газар очиж бов. Тэнд чамааг Хүгсээөө Сабраг Баатар нэхэж очиод Сингүмийн эм хөвүүд ба эд хөрөнгө албат ардыг цүм булаан авч хаан эцэг чамааг Телевтө амсар гэдэг газар байх үед нэхэн байлдаж зарим албат иргэн ба адуу малыг булаан ав. Чамайг дагаж явсан мэрэгдийн тогтоогийн хөвөн худуу чулуун хоёр тэр завшааныг тохиолдуулж албат иргэнээ авч эцэгтэй нийлэхээр баргуучин түхмийн зүг дутаан хөдлөв.
Тэр цагт чи 8-ны хүгсийн ас аврагт эд хөрөнгө ба албат иргэдээ булаагдав. Хөвөө минь 4 хүлэг баатраа явуулж туслана уу гэж гуйсанд би чам шиг ийм санаа агуулалгүй даруй боорч мухлай борхол чулуун 4 хүлэг баатраа цэргийн хамт илгээсэн билээ. Миний 4 хүлэг баатар очихын урд Улаанхос гэдэг газар Сэнгүүн байлдаж байгаад морьныхоо гуйг шархтуулж баригдахад хүрч байтал миний 4 хүлэг баатар хүрэлцэн очиж Сэнгүүмийг авраад албад хөрөнгө ба ийм хөвүүд сэлтийг аварч өгөв. Тэр цагт хаан эцэгчий биширч өгүүлрэн. Хөвөн Тэмүүжин 4 хүлэг баатраа явуулж миний алдагдан барсан улсыг аварч өгөв гэж хэлсэн билээ. Одоо хаан эцэг минь би ямар хэрэгт буруудаж чиний хэлэнг хүргэв. Ингэж буруу шан хэлгэнсэн учраас Хубари хуурын итүүргэн 2 элчийг томилон ирүүлж хэлдэгвэ. Энэ хоёрыг ис явуулбал ондоо хүнийг илгээвч болно гэж илгээв. Ван хаан энэ үгийг сонсоод өгүүлрэн. Ай халаг, сайн хөвүүнээсээ салж сайхан төрөө гутаа би. Эрхэм хөвүүнээс хагцаж эвдрэх үлийг хийв би гэж гимшиж өгүүлрэн. Одоо хөвүүн Тэмүүжнээ үзэж муу сэтгэвэл энэ мэд цусаа урсгая гэж андгаалж чигчийн хурууныхаа өндгийг хутгаар хатгаж цусыг нь цовруулж аваад өчүүхэн савнд хийж хөвөнд минь өг гэж илгээв. Бас Чингис хаан Жамуу хандад хэлүүлсэн нь хартаа муу сэтгэлээр хан эцгээс минь хагцуулавчи. Бид хоёрын хин эрт боссон хан эцгийн хөх хундгаар айраг уух бүлгээ. Ямагт би урд босч уудаг байсан тул чи атаархсан биз. Одоо чи хаан эцгийн хөх хундгаар чадах чинээгээрээ уугтун. Чи хэдийхэн хороох уу гэж илгээв. Бас Чингис хаан Алтан хучир хоёрт хэлүүлсэн нь та хоёр намайг твчиж шууд урвах гэвүү, мэхлэн урвах гэвүү. Хучир чамааг нэгүн тайжийн хөвөн тул чи хаан бол гэж бидний хэлэхэд чи хаан эс болов. Алтан чиний эцэг хутуулаа хаан бид бүхнийг захирж явахад чи мэдлэлцэж байсан тул Алтан чамааг хаан бол гэвэл чи бас зөвшөөрсөнгүй. Бардан баатрын хөвүүдээс Ахмад үеийн хүмүүс болохтвол Сачаа тайчуу хоёрыг хаан бол гэж ядав би. Тэр хоёр бас үл зөвшөөрсөн. Та нарын аль нь ч хаан болоогүй тул би та нарт хаан өргөмжлөгдөөд захирч яв. Таныг хаан болсон бол би өрсөх дайм болоход өмнө нь уулгалан яваад өндөр хөх тэнгэрийн өршөөл ивэлд орж өстөн дайсныг дарвал өнгөтэй сайн октыг авчирч өөдтэй сайн мордыг холцолж өндөр эзэн танда барих бүлгээ. Ойн гөрөөсийг авлах цагт ойртуулж шахаж өгөх хүлээ. Хадын гөрөөсийг авлах цагт хавтуулж шахаж өгөх хүлээ. Гууны гөрөөсийг авлах цагт гуйг нийлтэл шахаж өгөх хүлээ. Хээрийн гөрөөсийг авлах цагт хээлийг нийлтэл шахаж өгөх хүлээ. Одоо та нар хан эцэгт минь үнэнчээр нөхөрлөж явтугай. Та нарыг буцамтгай гэдэг үлээ. Битгий дахин урвж одогтун. Та нар Чаудхорын садан ийн ажээ гэж бүү хэлүүлэгтэн. 3 мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай гэж илгээв. Бас Чингис хаан тойролдөгөө өгөөл гэж өгөөлрөн. Чамааг дүүгэсний учир урд нэгэн цагт Тумбнаа Чархай Лимхаа хоёр байлдаанд яваад Огда гэдэг боолыг барьж ирсэн билээ. Огда боолын хөвөн Сүбэхэ боол бүлгээ. Сүбэхэ боолын хөвөн Хөхөөчүү Хэрсан. Хөхөөчүү Хэрсаны хөвөн Ёхоо хантаагар бүлгээ. Ёхэ хантаагарын хөвөн тойролчи хиний улсыг эзлэх санаатай тэгж бэлдуучлан явна. Миний улсыг Алтан хучир хоёр хинт ч мэдүүлэхгүй лавтаа биз. Иймийн тул чамааг дүү гэж нэрийдэнэ. Элэнцийн үеийн иштэй боол чамд эрхэмлэж хэлэх үг минь энэ байна. Хуланцын үеийн хувьтай бол чамд хуурмаггүй хэлэх үг минь энэ байна гэж илгээв. Бас Чингис хаан Сэнгүүм андад өгүүлгэж өгүүлрэн. Би эцгийн дээлтэй төрсөн хөвөн ажээ. Чи нүцгэн төрсөн хөвөн аж. Хаан эцэг бид хоёрыг нэгэн адил асардаг. Үүнд Сэнгүүм чи атаархан завсардуулж намайг хөөлгөв. Одоо чи хаан эцгийн илгийг эмгэнүүлэхгүй, зүрхийг зүдүүлэхгүй, өглөө өвдөж орж гарч санааг баясган сэтгэлийг сэргээж яв. Чи эртний санснаа үл тавин хаан эцгийг амьд байтал хаан болох гэж эцгийн сэтгэлийг битгий зовоо. Сэнгүүм анд чи бэлгээ бэх тодайн хоёрыг илж болгож надад илгээ гэж явуулав. Бас өгүүлрэн. Надад хаан эцэг Сэнгүүм анд, Жамуу ханд, Алтан хучир ачиг ширүүн хачуун тус бүр 2 хүнийг илж болгож ирүүлнэ гэж архай хасар Сүхэхэ Жион хоёрт энэ үгсийг цээжлүүлж илгээв. Энэ үгийг сонсоод Сэнгүүм өгүүлрэн.
Саяхан миний эцгийг ядагч өвгөн гэж харааж байсан атал одоо хил занд сайн эцэг гэж дуудах болов. Бас намайг тогтоо бөөгийн сартуул хоньны сүлийг дагаж явсан гэж муулан хэлж байсан атал одоо намайг хил занд сайн аашт анд гих зэргээр магтах болов. Энэ үгний утгыг би мэдэв. Байлтыг гэсэн үг байна. Үүнд ямар ч эргэлзэх зүйлгүй. Билгээ бих тодай хоёр агтаа таргалуулж байлдааны тугийг босгогтун гэв. Тэндээс архай хасар буцаж харсан ба Сүхэхэ живний эм хөвөөд Ван хааны хүрээнд байсан тул буцхаас зүрх хаширч тэнд хоцров. Архай хурч ирээд тэдний үгсийг Чингис хаанд өгүүлв. Тэндээс Чингис хаан нүүж Балжуу нуурт очиж буув. Тэнд буусны дараа горлсын цоос цагаан ирж уулзаад горлсууд дагаж оров. Бас онгуудын алаахууш дэгийд хураас 1000 эрэг хонь аваад далимд эргүүнээ мөрний орчим нутаглах ардаас булга хэрэм худалдан авч яваа. Сартоолын Хасан гэдэг хүн цагаан тимээ унаж хонио тууж ирээд Балжуу нурт усалж байхад Чингис хаан түүнтэй уулзав. Чингис хаан Балжуу нурт буугаад байхад хасар өөрийн эм ба эгүү эсүнхээ тухуу 3 хүүнээ Ван хааны тэнд орхиж өөрөө хідэн нөхөдтэй гарч ах Чингисийг ирж хараун жидүүний нуруугаар хэсэж олж шатсангүй шир шүрмэс идэж яваад сая Чингис хаанд ирж нийлв. Хасрыг ирмэгц Чингис хаан баясаж Ван хаанд дахин илж явуулъя гэж зөвлөлдөж жавхурдан халиудар урайхны чахуурхан хоёрыг томилж Ван хаан эцэгт хасрын үг гэж хэлгэж өгүүлрэн. Хасар би танаас салж хан ахаа санаж хайн ирвч харагдах бараагүй. Хайлан уйлвч сонсдох чимээгүй. Хаан одсныг мэдэхгүй. Од харан хонож, орвон дэрлэн унтаж, гэргүү хонож, дэргүү унтаж байна. Миний эм хөвүүд хаан эцэг чиний тэнд бий. Хэрв итгэмжтэй хүнийг илгээвэл би хаан эцэгт одох билээ гэж хэлтгвэ гэд бас халиудар чавархан хоёрт өгүүлрэн. Та нарыг явмагц бид хөдөлж хэрлэний аргал хохид очиж буuna. Та нар тэнд буцаж ирэхтүн гэж болзолдож халиудар чахуурхан хоёрыг явуулаад бас жоржтой архай хоёрыг тэргүүн хайгуул болгон мордуулж дараа нь Чингис хаан гэр хотлоор нүүж хэрлэний аргал хохид ирж бов. Халиудар чахуурхан хоёр Ван хаанд хүрч хасрын үг гэж дээрх үгийг хэлв. Тэр цагт Ван хаан алтан тэрэм босгож хоримлон байжээ. Халиудар чахуурхан хоёрын үгийг сонсоод Ван хаан өгүүлрэн. Тийм бол хасар ирдвэ. Итгэмжит хүнд итүүргэнийг илгээе гэж явуулав. Тэрхүү итүүргэн халиудар чахуурхан хоёрын хамт уг болцсон аргал хох гэдэг газар хурч ирээд олон хүн малыг үзэж итүүргэн илч сэжиглэж буцсан дутав. Халиудрын морь хурдан тул даруй нэхэж гүйцэвч барьж чадахгүй. Өмнө хойно орж явхад чахуурхны морь удаан тул хойноос арай гэж сум хүрэлцэх газар ирж итүүргэний алтан эмээлт хар морины гуйны угийг хойш унтал харвжээ. Тэгээд итүүргэнийг халиудар чахуурхан хоёр барьж Чингис хаанд авчрав. Чингис хаан итүүргэнээс үг асуусангүй. Хасарт авчууч гэв. Хасарт авчуучвал хасар итүүргэнтэй үг хэлцсэнгүй дорн цавчиж орхив. Халиудар чахуурхан хоёр Чингис хаанд өгүүлрэн. Ван хаан болгоомж ажиггүй алтан тэрэм босгоод хоримлож байна. Одоо яаравчлан мордод шүндүлд бүчин дарий гэвэл Чингис хаан энэ үгийг зөвшөөрч жорчтой архай хоёрыг хайгуул болгон тэргүүн явуулаад дараа нь бүгдээр шүндүлэн явж жижээр өндрийн жир хавчлын аманд Ван хааныг байхад бүслэн ав. 3 шөнө 3 өдөр турш байлдаад 3 дугаар өдөр тэд бууж өгөв. Үзвэл Ван хаан Сэнгүм хоёр үгүй болжээ. Шүн оргон оцныг манайхан мэдсэнгүй. Ингэж байлдсан нь зүрхний Хадаг баатар байсан гэжээ. Хадаг баатар орж ирээд өгүүлрэн. Өөрийн ханаа яахан барьж алуулах гэж төвчин ядаж түүний амийг арчлахын тулд 3 өдөр 3 шөнө байлдав. Одоо түүнийг нэгэнд оргуулан гаргасан тул бид бууж өгөв. Намааг өхүүлбэл үхий. Чингис хаанд сойр хогдож амьдруулбал хүчээ өгье гэв. Чингис хаан Хадаг баатарын үгийг зөвшөөж зарлиг болрон. Өөрийн хааныг орхихгүй түүний амийг аврахын тулд байлцсан гэрийг хэн буруу шахав. Нөхөрлөж болох хүн байна гэд амийг сойрхож Хадаг баатар ба Жүрхэн овгийн 100 хүнийг хуйлдрын үгсний тул хуйлдрын эм хөвөнд зарц болгож өгөв. Тэднээс хөвөн үр төрвөл хуйлдрын ургийн ураг хүртэл дагаж хүчээ өгтгөө. Охин үр төрвөл эцэг их нь өөрийн дураар хадамд өгч болохгүй. Тэдний хөвөөд охид хуйлдрын эм хөвүүдийн өмнө хойно зарагдаж явтугай хэмээн сойрхон зарлиг болов.
Хуйлдар сэцэн хамгийн урд ам нээж шудраг үгээ хийсний тулд Чингис хаан сойрхож зарлиг болрон. Хуйлдрын зүтгэсний тул түүний ургийн ур хүртэл өмчтийг тэтгэх хишгээс хүртэж яв гэж зарлиг болов.